Сайн байцгаана үзэгчдээ. NTV телевиз Монголын үндэсний бүхий холбооноос зохион байгуулдаг барилдааныг албан ёсны онцгой хэрэгтэйгээр үзэгч та бүхэнд шууд дамжуулан үзүүлж байгаа. За мөн 7 хоногийн мягмар гараг бүр үзэгч та бүхэндээ бүхий өрөө нэвтрүүлгээ хүргэж байгаа лээ. За энэ өдөр бүхий өрөө нэвтрүүлгийн 11 дахь дугаар та бүхэнд яг тогтсон цагтаа хүрэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн нэвтрүүлгийн зочин амирт Монгол улсын хүчит зан мөнх сайхны өсөх 2. За мөн одоо Монголын үндэсний бүхий холбооны ерхий нарийн бичгийн дарга Төмөн Дэмбэрлэх маань хүрэлцэн ирсэн байна. За өнөөдрийн нэвтрүүлгийн зочин хөтлөгчөөр спортын сэтгүүлч Пүрвжаг маань хүрэлцэн ирсэн байна. За та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. За өнөргөө. За өдрийн өдргөө. За өнгөрсөн амралтын 2 өдрүүл Монголын үндэсний бүхий холбоо маань бас 5 сарын ээлж туурийн барилдаанаа бол амжилттай сайхан зохион байгууллаа. Нэвтрүүлгийн бас уламжлалын дагуу бид нар бас барилдаанууд дээр дүн шинжилгээ хийж ярилцсан. За эхэнд нь одоо бид нар одоо бүхий өрөөний 11 дахь дугаар дээр оролцож байгаа ерхий нарийн бичгийн дарга Төмөн Дэмбэрэл хасаа бас холбооныхоо талаар ярилцаад бас сайхан нэвтрүүлгээ эхлүүлье. За Монголын үндэсний бүхий холбоо бол бас сүүлийн 2 жил бол үзэгч тэр сэтгэл ханамж өндөр барилдаанд оролцож байгаа бүхчүүдийн бас хөдөлмөрийг үнэлэх тал дээр зохион байгуулагчдын бай шагнал өндөрсөн, эрс өндөрсөн, дээрээс нь зохион байгуулж байгаа барилдаануудын тоо чансаа бас өндөрсөн, шинжилэл их сайхан явагдаж байгаа ийм он жилүүд болж байна шүү дээ, тийм ээ. За Монголын үндэсний бүхий холбооноос одоо сүүлийн 2 жил бүхий барилдааныг өмнөх жилүүдтэй харьцуулахад бас харьцангуй олон тоогоор зохион байгуулж байна. За одоо өнгөрсөн улирал буюу 2023-аас 2024 оны бүхий улиралд бол Монголын үндэсний бүхий холбоо 110 гаруй барилдааныг зохион байгуулсан. Тийм тоо гарсан байгаа. За анжилын тухайд бол за саяны 2 барилдааны хүртэл бол нэг 40 гаруй барилдааныг зохион байгуулад байна. За өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад одоо тооны хувьд цөөрсөн байгаа нь бол Алтан цомын барилдаан зохион байгуулагчтай бас холбоотой. Гэвч яг одоо энэ 40 хэдэн барилдаан нь бол өмнөх жилүүдэд зохион байгуулж ирсэн барилдаануудтай харьцуулахад бол тооны хувьд илүү олон зохион байгуулсан ийм тоо байгаа. За тэгээ нөгөө талаар одоо зөрнөж асуусны дагуу ярихад бол бүхий бай шагнал. За тэгээ бусад одоо үзүүлэлтүүд бол ер нь өмнөх жилүүд болоод одоо бусад байдлуудтай харьцуулахад бол илт өөр болж одоо өссөн. Зохион байгуулагчид бас бүх үзэгчид болон бүхчүүдийг татаж оролцуулахын үндэсний бүхий өв соёлыг улам одоо түгээн дэлгэрүүлэх энэ байдалд шинэ менежмент маркетинг хийж оролцдог ийм болсон байна. За дээрэс нь одоо үндэсний бүхий холбооны маань 6 сард болох хамгийн том барилдаа юу? Цэргийн барилдаа ер нь хэзээ болох вэ гэсэн. За бүх цэргийн наадмыг бол 6 сарын 6-ны өдөр зохион байгуулахаар товлсон байгаа. Тэгээ 5 сарын сүүлээр зохион байгуулахаар бас зохион байгуулагч талтай ярилцчихсэн. За тэгээд санал солилцоод ерөнхийдөө 6 сарын 6-нд тэгээд товлоод тогтсон байгаа. За анжилын тухайд бол бүх цэргийн баяр наадамд оролцох бүхчүүдийг тодруулах. Одоо өмнөх жилүүдэд бол яг хүчний спортруудад ажилладаг, тухайн спортруудаас цалин авдаг, ажиллаа хийдэг ийм хүмүүсийг оролцуулнаа гэж журмалдаг байсан бол энэ жилийн тухайд бол бас арай өөрөөр зохион байгуулахаар ярилцаад ерөнхийдөө бол энэ ярилцж байгаа шийдэлтэй баг хүрж байгаа. Энэ ямар байдлаар гэхээр зэрэг Монголын үндэсний бүхий холбооноос одоо энэ гаргаж байгаа чансааны оноо одоо үүгээр квот тогтоогоод одоо аймаг цэргийн арслан бол чансааны оноогоор эхний тэд, аймаг цэргийн зам бол чансааны онооноос хамаарат тэдгээд ингээд одоо цолных нь хувь хэмжээнд тааруулж квот гаргаад за энэ мэтчлэнгээр ингээд сумын цолтны хүртэл залуугийн хүртэл квот гаргаад 256 мөхөн бүрдүүлэхээр ярилцаад ерөнхийдөө шийдэж байгаа. Тэр чинь нөө барилдахгүй байгаа хурц арслангууд бас барилдаанд орох магадлал бол багуул явж байгаа юм шүү дээ. Тэгэхдээ одоо нөгөө 5 сард бас нэлээдэн барилдаа үлдсэн байна. Тэгэхээр тэднэрт маань одоо бас чансааны оноо авах боломж байж байгаа. Тийм. Бүх цэргийн барилдааны талаар өсгөх хэрэг. За ер нь бол энэ жилийн зохион байгуулах сая Төмөн Дэмбэрэл нарийн бичгийн хэлснээр бол маш зөв баха. Чи бас сайн барилдаж байгаа залуучууд бас цэргийн одоо байгууллагад харьяалагдгүйгаасаа болж гасагддаг ийм талуудаас байдаг. Тэгэл хүмүүс ч нөгөө цэргийн цол чимэг нэмэх байх, одоо цол авах байх гэж харж исэн залуучууд ингээ хасагддаг байсан бол энэ жил харьцангуй тийм байхгүй. Одоо тэгэл барилдаж байгаа хүмүүс л орно гэсэн одоо ийм зүйл болж байгаа юм. Тэгэхээр энэ бол зөв. За бүх цэргийн баяр наадам бол олон жил хийгдсэн.
Анхных нь Ер нь бол одоо яг энэ хэв маягаар бол 1992 оноос. 92 оноос. Түүнээс өмнө бол одоо хүчний спортоор тусдаа За, дотроо хийдэг тусдаа байсан хийдэг билээ. тийм. Яг нэгдсэн журмаар ингээд нэгтгэхэд хийсэн нь бол 1992 оноос эхэллээ. Дэлгэр бот начингийн төрүүлсэн. Тэгсэн яг. Анхны тий. За тэгэд жилийн цэргийн баяр наадам. Ер нь наадам эхэлж байгааг л одоо Эхний цолор хийж байгаа. Эхний тэгээд Хамгийн ихний наадам. би бол цэргийн баяр наадамд бас барилж ирсэн. Өөрөө цэргийн яг тэр үе чинь бол нэг харьяалаараа ордог. Өстө хэлчийн сурд оронд ороод тэгэл цэргийн наадамд чинь бас нэг 3 барилдсан баха. 1 4 даваа 5-ын даваа лав дөрж үтэр тунаад Төрүүлдэг жил. тэгээд лав дөрж төрүүлж ирсэн тий. Начин лав дөрж. Тий начин лав дөрж. 2004 оных нь тий. Начин болж 2004 оны энэ цэнгэлдэхэд болж ирсэн шүү. Төв цэнгэлдэхэд болж байсан. Хүүхдийн паркд болж паркийн цэнгэлдэхэд болж байсан. Тэгээд алдар спорт оронд гэл эхлээд би нэг 4 барилдсан юм шүү. 5 толгойд нэг очиж барилдсан. Тийм 5 толгойд болж ирсэн гэдэг. Одоо цэргийн арсан суултаа 3 бүх байгаа бох тий. Жамбал дөрж Цэрний сайхан, цэрний муур. Өлзий сайхан 3 тийм байна. Тэг яг одоо барилдаж байгаа одоо идэвхтэй барилдаж байгаа гэвэл тийм байгаа. Тэрнээс өмнө бол цэргийн арслан цолтой хүмүүс бас бий л дээ. Тэгээ хожны бүхчүүд үлзэнд байгаа. 92 оноос хойш болсонд болохоор чинь бүгд улсын зал. Бараг улсын зал авав. Тэгээ ер нь төрөө зүрийн бүхчүүд одоо 90-с дээш хувь нь улсын зал төрсэн байдаг. Тэг шөвгийн бүхчүүд бас 80% магадaltaар ер нь улсын зал авсан. Ийм наадам болдог. Тэг болгон сүлтэй наадам л гэж ер нь ярьдаг л та босгон өндөртэй. Босгон өндөртэй чансаатай. Тэгээ одоо чансаатай наадмыг энэ жил чансаатай болгочхоор бүр л сайхан болгоно дээ. Чансаадагийн чансаа наадам болох юм шүү дээ. Бусад аймагч одоо юу гэдэг тухайн аймагуудын бүхчүүд л барилдаад байдаг. За цэргийн наадам бол бүр одоо 21 аймгийн 300 гаруй сумын олон арслангууд барилддаг. Ер нь бол улсын цоллонд маш ер нь ойрхон байгааг илэрхийл болсон үл яалчгүй төрүүлдэг. Тэгээд тэрнийг одоо хүн ойлгоод ирэхээр бас цэргийн наадам төрүүлсэн болохоор улсын наадмын цол аавн, улсын цол аавн гэдэг бас нэг зоригтой болт юм шиг байна тий. Тийм шатагт Том урам ордог. Тийм урам ордог юм шиг. Тэгээд энэ дээр одоо бүтэн жилийн хугацаанд нөгөө нэг бэрхтгэлтэй байгаа хүмүүсийн асуудлаас яригдах уу? Тэрийг бас ярьж байгаа одоо яг Өсгөөзааны хэлдэг шиг одоо жишээ аваад ярихад бол Өмнөг аймгийн зан Дорж улам гэдэг. Дорж улам байна. Энэ залуу одоо жишээ нь ганц нэг барилд дуу яв ер нь баг барилдсангүй. Мэдээж энэ залуу бол одоо үзэгч олон цолоо ахиулах боломжтой дээшээгээ барилдана гэх ингээд ярьж байдаг. Гэтэл энэ залуу маань одоо бэрхтэл гэмтлээ шалтгаалаад чансаанд төрөх. Тэгээ чансааны оноогүй байгаад байдаг. Яг энэ мэтийн юм хүндэтгэн үзэх шалтгаантай энэ хүмүүсийг оролцуулах талаар ингээд бас журмандаа тусгай. Чөлөө авмаар. Тэг би бол Олон л ярьж. ягаад энийг асуух гэхээр манай нутгийн нэг залуу байгаа шүү дээ. Бас нодлон сайнд барилдаж бүрд дорж гээд аймгийн зан тий. Тэрний хувьд бол бас өнгөрсөн яг наадмын дараа бас хагалгаанд орсон. Бас ингээд оролцоогүй байгаа байхгүй. Тэгэл дорж болон байна. Эдгэр чи бас аймгийн заанууд чи бас боломжтой тийм ээ. Баян сүхч бас нэлээд бага оролцож байгаа. Тэгээ баян сүх бас яг хоо нэг оролцоо бас харагдахгүй байгаа тийм зөв төр дүү барилдаад байгаа. За тэгээ одоо бас ер нь нөгөө энийг нөгөө нотлох ёстой юу? Тий, яг нөгөө нотлогоо хэрэгтэй баг тий. Бас энэ дорж холмын хувьд бол дорж холмыг бол бас манай боксын нөхцөлт бол илүү их харж байгаа. Одоо цэргийн наадмаар арслан болчвол улсын наадамдаа шууд барилдаасаа гэд одоо ингээд цаг үчиг алдаасаа л гэж харж байгаа шүү. Тэгэхээр яг энэ мэтийн одоо бэртэл гэмтлээ шалтгаалж байгаа энэ хүмүүс маань бол ерөнхийдөө бэртэл гэмтэлтэй байсан гэдэг. Одоо ч бас юм нарийн болцсон эмнэлгийн үйлчлэгээ авсан бол одоо монголчуудын нөгөө ийм Монголиад бүх мэдээлэл юм бүртгэгддэг болсон. Тэгэхээр одоо тэр мэтийнхээ баримт нотлогоог авчираад журмын дагуу оролцох боломжийг бүрдүүлж өгнө гэд. Аймгийн харцаг начин за заанаас доочлолцоо. За арслангуудтай бол нэг ягаад яг хөө жансаагаараа ингээд орох бас мэдээж одоо бас арслан хүн урдслах гээл эрен бахиулах юмнууд байж л байгаа. Аймгийн начин заан сумын заанууд бас сайн залуучууд энэ жил бас оролцоогүй байгаа тий. Тэр бас цол авчгаар хэмжээний залуучууд байх юм бол бас одоо нөгөө бэлтгэл сургуультаа хийгээд эн чинь яг л одоо барилдаанд бэлдэж ижил орохгүй болвол тий эмчилгээ дууссан. Одоо өнөөдөр бол ингээд бодоход одоо дорж болон бүрв дорж 2 дээр ч юм уу тий ингээд 6 сар эмчлүүлсэн, 7 сар эмчлүүлсэн, эмчилгээ дууссан. Сарын хугацаанд 2 сарын хугацаанд би формд орно зааланд барилдаж чадахгүй шүү дээ. Одоо формд орж яг тэр үеийн цэргийн наадамтай тулаад байгаа байхгүй. Тэгэхээр одоо тийм бас аймгийн харцаг начингууд тэгээ сумын заанууд бас байж болно шүү дээ. Ижил боломжтой гэсэн үг. Ижил боломжтой. Яг одоо хэрхэн яаж
оролцуулах квота тогтоогоод тэр квотын дагуу одоо тэр тухайн хүмүүс нь баримт материал нотлох зүйлсээ бүрдүүлээд тэгээ оролцох боломжийг бүрдүүлж байгаа. За ингээд тэгвэл бас үндэсний бүхий холбооны зохион байгуулдаг одоо хавар цагийн хамгийн том барилдаан бол 6 сарын 6-нд бол тов нь бол товлогдсон юм байна. Мөн дээрээс нь олон талын байр суурийг харж маш боломж төлбөрүүдийг гаргаж иж илүү чансаатай ийм сайхан барилдаа хүлээж байгаа юм байна. За тэгвэл 5 сар бол одоо аль хэдийн дундаа орсон байна. 5 сарын 20-д гарах гэж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Монголын үндэсний бүхий холбоо бол Улс аймгийн алдар салтай 2 бас томоохон барилдааныг зохион байгуулсан. Тэгвэл энэ ямар 2 барилдаан зохион байгуулагдсан бэ гэдэг барилдааныхаа тоомлох барилдааны графикийг харъя. За Улс аймгийн Сагил сумын түүх 100 жилийн ой зориулсан тусам яриат Монгол улсын начин Насан дэлгэр начны нэрэмжит Улс аймгийн алдар цолтой 128 бүхий барилдаа 5 сарын 10-ны өдөр болсон. За 5 сарын 11-ний өдөр Алтан жолоо группийн нэрэмжит улсын арслан солонд хөгдөл үзүүлэх Улс аймгийн алдар цолтой бас 126 бүхий барилдаа бас барилдсан байна. За уг 2 барилдааныг одоо 3-ын даваанаас хамтдаа тоомлж ярилцсан. Ерөөдөө бол 1-2-ын даваа ингээд бүтэн тоом бол эфирээр гарч байгаа. Ингээд баг даваанаас эхлэхээр эфирийн цаг маань уртсаад Тэглгүй яах вэ? Тэгээ 3-ын даваанаас л ерөөдөө тоомлж байгаа гэдгийг үзэгчд маань ойлгохорой. За хамгийн эхний барилдаа Улс аймгийн Сагил сумын 100 жилийн ойд зориулсан барилдаа. Зүүнний мөгнө улсын арслан оюун бол барууны мөгнө Батөр Шиггард ирсэн юм байна. За түрүү бүх үзүүр бүх 2 юм дараалал орж иж байна те. Нэг боо Монгол Тий. Нэг клубын 2 бүхтэй. Сүүлийн одоо хэдийн хугацаанд сонь мөнгө эрдэнэ харцаа бас нэг л клуб дээр райлагдаж барилдаад байгаа шүү. Тэр нь хэр удаж байгаа юм бол. Тэр нь энэ жил орсон юм шиг байлаа. Нэгдэл клуб өмнө нь бол нэгдэл клубыг зарлуулдаг байсан. Энэ хавраас нэгдэл клубын үйл ажиллагаа энтерт оролцоод яваад байгаа харагдсан. Тэгээд сая бол залбаад яриагаар бол нэгдэл клубын хамтарсан бэлтгэлд оролцож байгаа нэгдэл клубын бүх болсон гэд ярьж байсан. Сая сэргээгт бэлтгэлд гараад ирээл түр үзрэг навлаад байна нэгдлээ. Нэгдэл клубын бөхчүүд ерөнхийдөө голцоос нөө чөлөөтийн суурьтай бөхчүүд. За тэгээд бас ажиллагаа өндөртэй, ер нь уран барилдаантай. Ер нь яг л нэг юм шилдэг лигийн бөхчүүд юм шиг л боллоо шүү тий. Энэ нутаг хамаарахгүй дэвжээ бус энэ клубын тал дээр та ямар бодолтой байдаг вэ? Нэгдэл клубыг яг одоо жишээ сая ярьсных ярихад бол нэгдэл клубын бөхчүүдийг цуглуулж ийм клуб байгуулж одоо цаашд ингээд дэв нэгдэлтэйгээр одоо нутаг ус хамаарахгүйгээр бөхчүүдийг бэлтгэж ийм клубын системээр явуулъя гэдэг санал санаачлагыг хамгийн анх дэмжиж бөхчүүдийг цуглуулсан нь бол Талигач Бацуул начин юм л. Тэгээ Бацуул начин анхын нэгдэл клубын үүсгэн байгуулагчтай ярилцаад тэгээд эндээс одоо бөхчүүдийг сонгоход Бацуул начны саналаар золбоо гарцгийг авчирсан. За тэгээд заашлаа төдөрүүлэг зан гихчлэнгээр ингээд төгсөр сумын зан төгсөрд нь чулуун ингээд бүгдийг ингээд Бацуул начин анх санаачилж энэ нэгдэл гэдэг нэрийг ч бас Бацуул начин ярилцаж өгч байсан юм лээ. Тэгээд энэ бөхчүүд бол ерөнхийдөө бол Бацуул начнаас үүсэлтэйгээр байгуулагдсан энэ клуб дээр одоо нэгдэж нийлээд бас их сайхан нэртэй ийм клуб. Сүүлийн бас нэлээд жил бөхчүүд нь амжилттай сайхан барилдаад явж байна да. Би нэг яриа сонсч байсан бас нэгдэл клуб төр зөвхөн энэ харьяалагдж байгаа нэгдэл клубын бөхчүүдээс гадна сумын цолтой, за аймгийн цолтой бөхчүүд очиод бас бэлтгэл хийхэд нээлттэй байдаг. Талигач Бацуул начныг байхад маа Сүхбаатарын нэг сумын зан залуу очиод бэлтгэл хийгээд очсон чинь Бацуул начин усаа ороод ирээ. Тэгээд шууд гэвтгэмс би чамд хөл авах юм гэж их зааж өгье, давтаж өгье. Тэгээд хөл авах зөвхөн мөх ингээд Бацуул начин давтаж өгч байсан гэж маа Сүхбаатарын бас нэг сумын зан хэлжсэн. Тэгэхээр бас хэнийг ч очсон гэж сайхан бас нээлттэй хүлээгээд авчдаг тий. Бас энэ сайхан замналаар нь бас одлон цолтонгууд бас төрж байна. За тэгээд бас энэс бас төрийн наадмын төрөв бас гарах юм магадaltaй болчихлоо шүү тий. Гүсэхгүй болчихлоо ш нэгдэл клубээс. Өсгөө ахаа. Тэглгүй байх. Тий, тэгээд нэгдэл хамтрал гэдэг чинь сайхан шүү дээ. Эв нэгдэл те. Монголчууд заавал нэг нутаг орон ингээл нэг аймаг сумаараа ялгараад ингээд. Хүчний спорт хороодууд бол бас тийм шүү дээ. Ер нь бол энэ зарчмаар л явдаг. Тэгэл ингээл бүгдээрээ санаа зорилго нэгтэй байх юм бол хамтраал те. Тэгэл нэгдэл ингээл юм клубүүд өшөө олон болоосоо л гэж бодчих. Тэгээ клуб хоорондын одоо нэг аймаг хоорондын биш клуб хоорондын ийм лигийн барилдаан энэ төр зохион байгуулдаг
магадгүй алстаа тий. Тэр нэг тэрүүн дэвжээ гэж гоё барилтаа болдог гэсэн тий. Тий аймаг хооронд Аймаг хооронд. Тэгэхээр яг нөгөө аймгийн төлөөлөхөр чи бас их сонирн байхгүй юу? Зарим газар ч бүх зөөтэй аймаг байна шүү дээ. Өрсөлдөөний хувьд зарим газар нь багтаж чадахгүй байна. Тий. Тэгээд өөр газар клубын систем нэгдэл шиг ийм клубүүд олон байгуулагдчих юм бол тэлвэрч байхгүй. Тий. Тэр асуудал шийдэх нэг гэсэн. Тэр асуудал шийдэх. Бас энэ дэвжээдүүд бас нийлээд байна тий. Нутгийн бас хоёр дэвжээтэй байна. Одоо Баянгорын аймгийн дэвжээч нийлээд тэргүүн бог дэвжээ болсон. Завхных нэгдэж одоо энэ 5 сарын 20 дээр бас 5 сарын 18-нд Завхан аймагт Завхандаа энэ дэвжээний одоо нэгдсэний нээлт зориулсан барилдаа ингээд улс аймгийн золтой томоохон баян шагналтай барилдаа бас зохион байгуулах гэж. Надаас одоо хамгийн их асууж. Болгоны тий. Надад бэлтгэлээ болгоны хүмүүс. Тий. Учираас бас л нөгөө биднийг эв нэгдэлтэй байгаасаа нэг дэвжээтэй байгаасаа тий бид нэр одоо бөөнөрөө бөхчүүдээ нэг дэвжээтэй байхад нь одоо бөөнөрөө ингэж очимоор ингээд нутаг орныхан чинь дандаа л бөхөө одоо тэр нутгийн Булган аймгийн тэр сум гээл тий одоо Булган аймгийн Баяагт Булган аймгийн Бүрганга Дашинжилэн Сайхан гээл элдүүлдэг юм уу тий. Тэгтэл одоо нөгөө сумаас л одоо хүмүүс байж байгаа шүү дээ. Булган гэсэн одоо тэр аймгийн нэрэн дээр нэгдэж байгаа. Тэгэхээр одоо ингээд хоёр дэвжээ байгаад байгаа. Хэр зохимжтой юм бэ? Тэгээд бусад газрууд нэгдээд эхэллээ. Та нар юу бодож байна вэ? Ер нь бол манай багш нарын хувьд бол хоёр багш нь манай баасан дорж явах Яндан Самбах хоёр байгаа. А бидэрт бол хоёр тусдаа бэлтгэл хийгээд ингээд явж байгаа ч гэсэн тийм эв нэгдэлгүүдээ ингээд нэг хоёр тусдаа байгаад байгаа юм шиг хүмүүст одоо ойлгогдож магадгүй. Тийм бол байхгүй. Манай Булган бол ямар ч аймаг төлөөсөн хизээний л одоо хоёр дэвжээ байсан ч нийлээл ордог. Ийм дэвжээдэлтэй. Гэхдээ одоо бүр ингээд нэгжүүлэх сайхан ингээд тэр тал дээр бол ярилцсан. Бүр надад бэлтгэлээ цуг хийгээд одоо энэ жил ерөнхийдөө цуг гарах байх. Тий. Бид нар энэ хавар бас бөхчүүдийн золголтыг гэж анх удаа хийсэн. Тий. Булган аймгийн бөхчүүдийн сар шинийн золголтыг шиний 15-ны өдөр хаврын ихэнх сарын. Тэгээд тэрнгээр бол ерөнхийдөө яригдсан. Тэгээ энэ хавар бол одоо тэгээ багш нар бас ажил төрлөө хийгээд бэлтгэл бол аль дэвжээ нөгөө нэг заалныхаа гэрээг аль газараа хийцэн байсан учраас нэг өдрөөрөө ээлжлээд хамтарсан бэлтгэлүүдээ хийгээ явж байгаа. Тэргүүн бог дэвжээ шиг Завхандаа энэ дэвжээ шиг яг одоо энийг бол одоо манайх нэгдсэн. Тэгээд одоо барилдаанаа тэгж хийн гэдэг товл гараагүй болохоос манайх үндсэндээ бол бас нэг болж байгаа. Албасаар зарлаг бол бас урд нэгдсэн байна тийм. За үндэсний бүхий бас өрсөлдөөн энэ цаг үед бас оргил үүдээ явж байгаа гэж олон хүмүүс ярьж байгаа. Тэрийгээ дагаад бас нэгдмэл байдал зохион байгуулалтын хувьд тэр маш бүгд л ер нь оргилцэгтэй үрж байгаа. Маш сайхан болж байна. Нэвтрүүлгийн ерөнхий ивент төлөөгч. Соёлын өвийг дээдлэгч Rio Tinto Group. Үргэлж өдөө Апу компани. Хүчирхэг Монголын хөгжлийн хүрт Шунхлаа компани. Mobicom корпорац энгийнийг ухаалгаар. Ориглон брэнд, Ориглон амьдрий. Ногоон усан үзэн, Muscat Grape. Шин төрөл худалдаанд гарлаа. Rio Tinto Group-ийн олон улсдах үйл ажиллагаанаас танилцуулж байна. Quebec дэх титаны үйлдвэр. Rio Tinto-гийн Канад дахь нэн чухал эрдэс металлургийн цогцлбор 6 үйлдвэр нь 100 хөл бөмбөгийн талбайг хамрах хэмжээтэй. Үйлдвэрлэлээс гардаг титан өндөр температурт тэсвэртэй тул эсэх онгоц, сансрын хөлөг үйлдвэрлэхэд нэн чухал юм. Мөн цэглаан станцад өрнөөр хэрэглэгддэг энэхүү түүхийдийг боловсруулж хүндрэлтний хөгжил дэвшилд том нэмрээ оруулж байна. Rio Tinto. За тэгвэл шүү дээ. Мобор эхлээд комор төгсдөг өөрөн телефоны оператор. Мобор эхлээд комор төгссөн. Ухаалаг төхөөрөмж гар утсаа хуваан төлөх нөхцөл өргөдөг. Хиймэл оюунд суурилж
зээл авах хамгийн өндөр боломжийг чинь тооцож өгдөг газар гинэ. Хөөш. Мобаком юм шүү. Арус гэж амтан байхгүй л та. Энэ нь тэгэд өмнө нь авсан утсаа буцааж өгөөд шин төхөөрөмжийн өмнөөс асуулаад авч болно гинэ. Уу яг хуучин утсыг чаавал шинэ олгож өгнө гэсэн үг байхгүй да. Зээлийн эрэхтэй тааруулж бидэн ч төхөөрөмж зэрэг авч болно гинэ. Мобаком. Дөрөнд надад хэлсэн шүү дээ. Том зургаар нарнаа. Хөөш. Би хэрэглэж шүү дээ. Би тэгээ зээл авч болох юм уу? Хүн болгонд нээлттэй хэлгэж юм болох байл үгүй. Наадах ч олчвол гар утсааныг сольж гисэн. Мобиком зээлийг хамгийн таатай нөхцлөөр. Supreme аккумулятор. Бүгд найрамдах Солонгос улсын номер 1 аккумулятор үйлдвэрлэгч Siban Global Battery компани шилдэг бүтээгдэхүүн Supreme аккумулятор. Автомашин үйлдвэрлэгчдийн шаардлагыг бүрэн хангасан Монгол орны эрсдэс цаг агаарт ашиглах тохиромжтой бүгдийн асаах чадвар өндөр хэдэлгээ удаан эдийн засгийн хэмнэлттэй бүтээгдэхүүн. Монгол орн даяар шунхлаа компани бүх салбараар нийлүүлж байна. Дуусшгүй эрч хүч Supreme аккумулятор. Үнэний 100% цэвэрсүү дээжсүү. Rio Tinto Group-ийн олон улсдах үйл ажиллагаанаас танилцуулж байна. Хөгжил дэвшилд хамтдаа хүчээлэх Rio Tinto Group 150 жилийн түүхтэй Rio Tinto Group нь хөгжлийн суурь болсон үйлдвэрлэгчидтэй урт хугацаанд түншилж ирсэн. Тухайлбал Азид бүгд найрамдах Солонгос улсын POSCO, Японы Nippon Steel, Marubeni, Америкийн нэгдсэн улсын Tesla, Европын BMW, Ford, Inobat зэрэг салбартаа тэргүүлэгч компаниудад дэвшилтэд дараагаар энэ чухал түүхийн эдийг олборлон нийлүүлж хүндрэлтний хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байна. Rio Tinto. Бид хөгжлийг эрхэмлэж чадварлаг ажилтнууд хүн ба байгаль дээлтэй дэвшилт технологи тулгуурлан удирдлагын нэгдмэл тогтолцоог байнга сайжруулах замаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангаж нийтийн эрх ашигыг дээдлэн ажиллана. Шунхлаа компани. Alkaline шүлтлэг эрдэс тус. Апу компани. Нэвтрүүлгийн ерөнхий ивент төлөөгч. Соёлын хувийг дээдлэгч Rio Tinto Group. Хүчирхэг Монголын хөгжлийн хүрт Шунхлаа компани. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч. Дээжсүү монголчуудад зориулав. Хэлбэр байлаа. Момпей. Сая нэгдэл клубын талаар ярилцсан шиг нэгдлийн хоёр начингийн түрүү үзүүрт гарчсан барилдааны 3 даваанаас хамтдаа бас бичлэгээ үзье. Хоёул амыг цаавж байна. Хоёр гарцаа. Тий. Зүүнний магна оюун бол дарстан Төв аймгийн Жамсран дээр зааныг тэр шиг гард ингэхэн хурцыг амарсан. Эндээс ер нь онцлох ам ер нь Батмөгцэн даагаар нэгсэн баг шиг байна тийм ээ. Бат хоёр. Тэгээ дархны хот энэ өмнө Ирланд руу нэг унсан да тийм ээ. Хоёр гурав дээр чинь мөнх эрдэнэ Эрхэн баяр тус юм байна те. Тэгсэн. Улганы Улсын мөнх эрдэнэ, улганы Эрхэн баяр хоёр. Хоёр одоо хийц галбар сайхантай зан зөөгөөд бас нэлээ төвшиж барилж хоёр харслан бас тунсан барилтаа болсон ба штэ тий. Оргил улд нь ч Батцүрэн зааныг бас амлсан юм байна шүү дээ. Энэ хоёрын барилдаан чинь 2 3 дахь барилдсан тий.
За зүүнний магнагийн цолыг дуудаж байна. Одоо бүхий холбооноос үндэсний бүхий цоллоочдын улсын уралдаан бас болох уу? Амжил болно. Одоо нөгөө манайх чи 2 жил тутам хийнэ гэд төлөвлөсөн байдаг. Тэгээд цоллоочдын улсын 5 дугаар уралдаан 2023 онд Монгол өх хөргөнд болсон. За энэ жилийн тухайд бол 6 сарын ихээр Ховд аймагт зохион байгуулахаар товд гарсан байна. Бүх цоллоочдын улсын 6 дугаар уралдаан. Өмнөх уралдаан төрүүлсэн Хатанбаатар бол одоо ер нь маш гоё болсон. Тэгээд сүүлийн 2-3 жил Монгол өх хөргөө улсын баярын наадам бусад уралдаанд цоллоочоор ажиллаж байгаа. Ер нь цоллоо засвал бүх өргөнд хэд байдаг вэ? За ер нь ихэнх нь цоллоо шүү дээ. Ихэнх цоллоо. Тий. Яг улсын цоллооч гэдэг зэрэг цолтой тийм цоллооч бол цөөн байгаа. Тал талд нэг 2 улсын цоллооч байна да. Бус нь бол мэдээж улсын цоллооч гэдэг зэрэг дэв аваагүй боловч бусад уралдаан баяр наадам цоллодог хүмүүс. Одоо жишээн дээр цоллоочтой уралдаанд төрүүлсэн 5 дахь уралдаанд төрүүлсэн гэж саяны цэрэн дөрж ярьдаг Хатанбаатар улсын цоллооч гэдэг зэрэг дэвгүй боловч улсын баяр наадамд сүүлийн 2-3 жил цоллоот гэвж байгаа. Одоо энэ ганц үхгээ залуу цоллооч. Ер нь бол улсын цоллооч болоход чинь заавал ер нь цол дууддаг байж ер нь. Тий, улсын цоллооч одоо байлгүй дээ. Улсын баяр наадамд одоо 5 жилээс дээш цол дуудсан байж аж. За тэгээд 5 жилээс дээш цол дуудахтаа мэдээж тэнд алдаа мадаггүй одоо маш чадвартайгаар ингээд өөрийнхөө нөгөө авиас боломж бүх юмыг бүрэн дүүрэн харуулсан нөхцөлд тэгээд цохих тэр дүрм журмын дагуу олгодог. Одоо бол Монголд яг одоо ажиллаж байгаагаас бол улсын цоллооч Гавьяат, Мөнхбаатар, Хямбат, Хөрлөбаатар, Зэрэндав гэдэг ийм улсын цоллооч 4. Оюун бодол дарсан одоо эрхэс эрхэс өдрөөс эхлээд дөрөв тасралтгүй тасралж шүү те. Барилдаан болгонд барилдаан болгонд бас чангарч байгаа шүү. За хэдэн содон марцсан. Хэдэн содон марцхийн үндсэн ер нь дархан гэж хэлж болох нөхтэй. Сугдаж ер нь дөрвөн шуурхай барилддаг. Сугдаж ухсыг айл морддог. Анх барилдаж эхлэхдээ л ингэж сугдаж морддог ийм л залуу байсан тэгээд. Тэгээ бөхчүүч өөрийнхөө нөгөө биеийн онцлог тохирсон мэхийг их сурахыг боддог. Тэгээ нуруулаг ийм чацварттай юм чирэн тэгэл мордох мэхийг. За мөнх эрдэнэ цэрэн хоёр. Тий, цэрэн амлсан байсан. Мөнх эрдэнэ харцаг ер нь энэ өдөр барилцсан хугацааг яг даваа болгоноор нь тоолоо гаргахад ер нь маш богино хугацаа гарна шүү. За тэгнь. Дамдаа ургийг 9 тавж төрүүлэхэд хэр хугацаа зарцуулсан бэ гэдэг тооцоо гаргасан байдаг. Яг тэрэн шиг ер нь мөнх эрдэнэ энэ өдрийн барилдааны хугацаа бол том богино шүү. Төдийлөн мөнх эрдэнэ нарсч бас сонгогдчихгүй харагддаг юу? Алтцмаар бас. За ер нь багах тийм ээ. Бадрал. Тий, ер нь бас өндөр хүн гэхэд чөлөөтийн учраас гар мэхтэй. Тий. Хонгод нь давхар хамна. За юм бол арслан юм л та. Саяны энэ өмнөх хутга Бадрал. Тий, чимэд он ч та. Тий, чимэд он тэр бол яг их гоё яг техникээр хутгаж байгаа шүү дээ. За нэг Батмөх цааны барилдаан байна. Дархны бат хоёрыг Батмөх цаан бол энэ сугцсан гараа татчих байгаа өөрлөг татаад ухарж байгаа байхгүй. Тэгэхээр хүн чангардаг. Тэрэн дээр нь дахимжиж. Тэрэн дээр нь дахимжиж. Мэдээд байгаа ер нь ил бөхчүүд дахимдуулаад байдаг гэдэг байгаа шүү дээ. Доош нь дараад буцаагаас өгөж байгаа үз сугцсан гараа. тэгээ чангаруулж байгаа. За даваа учраас чинь дархан мордоо. Зүтгэж мордоод өвдгөөрөө хашаад Мордох хүний дээр хаших гэдгийг л даваа очир яг утгаар нь хийж байгаа юм да. Төлзий за. Бямсур арслантай. Тийм баг шиг байна. Баянгарын бямсрынтай. Наабахын дээр ярьжсэн. Батүлзий за нэх барилдаа үзүүлээд байгаа юм шиг эсрэг хөөр ноосоргоо дуусгачдаг гэдэг. Их бяртай хүний л ажиллах л та тэр. Ажиллахыг болгоцсон баг. Бүрээс бензинийг дуусгах гэдэг болж байгаа. Тэр цаана мөнхөр харцгийн барилдаа баг шиг байна. Энэ дорнодын төмөр цуцааныг амласан баг шиг байна. Мөнхөр харцаг бас нэлээд сүүлийн нэг хэдэн барилдаанд сайжирч чангарч байна те. Тэр нь бэлтгэл сургуульд бас сайн таарсан баг шиг байна. 2 ч дахиад их шүүхтүүлдэж үү тийм ээ. Тэглээ. За сайжир чангарч гэн гэж хэлэх үү? Дэвжэндээ удаан барилдаагүй. Хүн чинь хэлж байгаа юм аа. Барилдаад эхлэх үү дэвжэндээ дасч эхэлж байгаа байхгүй. Үндсэндээ эзэн болж эхэлж байгаа гэсэн үг шүү дээ. Дэвжээний. Би чи улсын харцаг цолтой хүн шүү дээ. Энэ дэвжээнээс би цол авсан шүү дээ, тэ.
тэрийг эргээд одоо сэргийн санжаа нэх юм уу яг энэ дивжэнд тасч эхэлж Томсоо хоёр мөрөлт юм. Тий. Томааны хоёр. Солил дэвтэй өрөлт гарсан. Суйлаад хэрхэн баяр хөмөрж байгаа байсан. Хөмрөн дээр хөлөө шидэд сул чангаруул хөмрөө орж штэ. Тий. Дагаа шидчихэж байгаа байсан Тий. Хэн баяр арслан гэж бас нэг сайн. Яалтчгүй зүгээр ингээд илүүрхэд яваад байгаа юм л да ажиллагаа. Тэгээ яг дагуулж хоёроор ажиллаж байгаа. Эрхэн баяр. Тэгээ ажиллаж байгаа хүн чинь нөгөө нэг ингэж мэдэрч байгаа хөө өөрөө төрүүлж явж байгаа юм чинь. За Би- асуулт. Өргөлөөл гэж. Тий. Энэ хоёр дахь нах гэсэн байр л да. Бас нөгөө нэг эрхэн баярын хувьд бол би нэг яваад мэхийгээд байж болох юмаа гэж хараад байгаа байхгүй юу. Тэгэхээр яг энэ нэвтрүүлгийг үзэж байгаа л байна. Өөрийн л бас өөрийгөө хөгжүүлээ сайн барилдаасаа л гэдэг утгаараа эрхэн баярыг нэг яваад барилдвал Боломж ба шүү. боломж байгаа шүү гэдгийг л хэлээд байгаа юм л да. Бас соёлын мөр шиг сайхан арслаа шүү тий. Сайхан штэ. Энэ одоо юу дутлаа гэх юм бэ тийм. Төвчээртэй бол төвчээртэй бас Төвчээртэй тийм. Одоо нэг жоох яваал барилч. Содом арслантай тэр барилцсан барилт. Алтан цоож яаж өөрийгөө өөрчилж чинь. тий. Маш урт хугацаанд өөрчилсөн шүү дээ. Би бас энэ эрхэн баярыг анх барилдаж эхлээд барилдааны нэг онцлог байдлыг хараад энэ яг одоо хүмүүс ярьж байгаагаар тааруу талаар нь ярих юм бол уяа, сайн талаар нь ярих юм бол төвчээртэй барилдаантай залуу юм гэж харж ирсэн. Бас ингээд тонгоож өрчөөд нэлийн төвчээр гаргаж барилддаг ямар онцлог шинжтэй залуу гэж бодож байсан. Хөлөндөө тамиртай юм билээ. Дэшүүрийн спортын мастер залуу юм байл шүү Оо дээ. тийм үү? Тийм дэшүүрийн тамирчин байсан залуу юм. Тэгээ хөлөндөө тамиртай байгаа гэдэг. Тэгээ тийм төвчээр суусан, тийм онцлогтой. Зөв. Тэгээ одоо бас яг зааны хэлдгээр тишүүрээ жоох мартаад Тэ. эзний өхөөхөө одоо ухсаж явж мэхийдэг тэр байдал руугаа шилжчихвэл тэгэл илүү амжилт гарах боломж байна л гэж Харж байгаа тий. Алтан цомор тэгээд говьсон бүрийн багт барилдаа тэгээд дээш өөрөнд дөрвөлөө орж барилдлуу тий. Тэрэн дээр бас нэлээд барилдаа сайжирсан болов бэлтгэл хансан болов гэж боддоо шүү дээ. Хэрхэн арслаа. тийм түрүүний нөгөө Оскар зааны хэлдгээр болгоны өвчүүд маань багтахгүй зарим арслангууд нь бас Говьсөнбөр аймгийн баг руу намнаас арслан Хэрхэн баяр арслаа. гэж бодсон байсан. Манайхан ч нөгөө алтан цомч дандаа улсын золтоогоод нь. Тий. Замнаа чингууд нарсан. 6 залуу начин гэж ороо 7 начин гэж хоёр дахь жилд нарсан да тий. Тий. За 3-7-ны барилдаа юм болсон. Эрхэн баяр арсанд бол бас зочд маань сайхан зөвлөгөө өглөө. 4-7-ны онолт. За 4-7-нд Арслан оюун болд арслантай Тоочингийн Батсура таарсан байна. За Батүрших гарттай аймгийн арслан Мөнхөрд Батнух заантай аймгийн арслан Төмөр зойж, Батүлзий заантай аймгийн арслан Бадрал, за улсын арцгаас холбоотой аймгийн арслан Мөнх 2, за улсын арцг Мөнхөрдөнтэй аймгийн урт арслан Амгалан Баатар, Зэдэн содон арцгантай Даваа очир начин, Мөнх 2 арцгатай Батчулуун начин дөрвөн олтонд таарсан байна та. Золбоо гарцаг Мөнх 2 гарцаг. Өндөр Мөнхөрд Амгалан Баатар 4. Амгалан Баатар гурц бас мундаг баг шинэ бол. Дагвар хамтсан шүү дээ Мөнхөрд нь. Тэгсэн. Гарцгач. Ганцхан Тэр өндөр өсрөөд өгсөйг хамтсан да. Тэр өндөр хүн нэг доогуур нь орчвол Канада гаргаад ирэх хаа тий. Тий, ер нь ингээд энэ өндөр хүн чинь хүрэхгүй зовлон байхгүй шүү дээ. Яг ингэж барилдах юм бол. Жаа. Даваач. Очир чинь. Ман загтаж явсаар гал. Унжоо. Даваач чинь дэвийг ус хүмүүс өгсөн ярьдаг тий. Тэгэд тий. Хогд очиад атсан. За нүүн хоёр гарцаг очлооч хоёрын барилдаан баг шиг байна. Дөрвийн төгсгөлд нь урж байсан. За энэ хоёр Оюун болд арслан. Батсран. Асл мэдрэмж нь удаан барилдах хад байж байгаа биз тий. Сая ингээл хэд барилдаал ирэнгүүт дэвжэндээ дасаал мэдрэмж сэргээл хэлчих. Батарших гарт. Батарших гар цэвлийн барилдаанууд бас идэвхтэй. Хоёр өдөр дараалал барилдаж. Тэгж байна. Дараа нь барилдаа. Шилттэй зүрд. Нөгөө нэг Кишиг Батар начин гээд 6 дараа татдаг.
татдаг шиг бас татчих чинь тий. Тий. За Батгалзын зам Бадрал 2-ын барилтаа. Зөвлөлтөө ингээд бяртаа хүнтэй хийж үзээд Сансан юм аясан ч гэсэн сансан юм хийж үзээ. За би ингээд бол болохгүй юм байна гэдэг дараагийн барилтаанд мэдрэн шүү дээ. Бадралын хувьд бол ингээд зөв байгаа. Ойлгоод авчлаа шүү дээ. Тий, ойлгоо авчлаа шүү дээ. Надад бол мордуулаад унахгүй юм байна. Хашаалахгүй юм байна. Дэс ямар нэг юм хийхгүйгээр унтсан бол юу ч бодлого юу ч ойлголгүй үлдээ шүү дээ. Дараа улсын наадам дээр таарах бас магадлалтай шүү тий. Тэгэл байх юм. Төмөр цойж арслаа. Баттмог санаад авч байгаа. Төмөр цойж арслан бас үлийн барилдаа надад нэлээ. Ади арслан бол харагдаж байна тий. Ади арслан барилдаж байгаа. Төмөр цожийн даваа бол 3-4-ийн даваа гэдээ давчаад байгаа. Дээшээ гарахаараа бас нэлээд цуцаж очиод байгаа шиг байна тий. Удаж барилтаад байгаа болохоор. Барилтаад байгаа болохоор. Яг даваа болгонд удаад байгаа болохоор бас тэгээд гахал та. 1-2 гээл тэгэл хүн ч мод шүү дээ. Хурдан барилдсан хүн дээр очиход бол модж л очно. Тий. 3. За сайн хүн тэгэл 3 хүнтэй тийм үү. Ижилтэд зөвхөн хүмүүстэй тэг 3 удаан барилдаа хийсэн бол 4-р бол тэгэл үндсэндээ цэник дуусна гэсэн үг шүү дээ. Шар насаад л очих واخ тий. Тэгээ цэник дууссан гээд нөгөө хөлтөө оноод өгөлтэй нь тэгэл барилдаж таарна хамгаална тэгэл нэгэн тал барилдаж давах гэж гарсан юм чинь тэгээд стажинг нарга зэл бүх юм ал гараж барилдана л та. За өргөжлүүлээд 5-ын давааны ямыг хамтдаа харъя. За Оюнболд Арслан золбоо арцгийг авсан Батөрш гард аймаг арслан төмөр цойжийг авсан Батүлзийн зан мөнхөр арцгийг аваад за мөнхөрд нь харцаг даваа очир очир тунсан барилтаа байна нэ 5-ын даваа. За энэ 5-ын давааны ам бас золбоохыг явдаг тий. Оюнболд Арслан. Яг үе хоёр баг тий. Юу гэж хэлээд авч байлаа. Сумын заанд 93 он. 93 он. Сумын заанд анх барилдаж аманд гарч эхэлсэн хугацаанд тэр бас ойролцоолтой. Тий. Золбоо чөлөө төрүүлдэг лидэг залуу Оюнболд авраг сургуулаас бэлтгэл сургуультай удаагаад тэгээ хин яг аманд гараад яг бүх болохоор шулгуудажсэн тэр цаг үеийн бол ойролцоо. Наадам төгч бас ажиллагаатай хүнтэй үздэг юм болов гэж бас бодчих магадгүй тий. Тэгэл байх уу. Тактикс наадам төгж байгаа. Ажиллагаатай хүнтэй тий. Цочоогоо л гаргаадаа гэж бодож авсан байж болох шүү. За өндөр хурцсан хамгийн дөрөнд авчээ. Даваачир хамсан уу юу? Хөлд суусан байна. Ер нь бол урт түний л бас юу шүү тий. За энэ хүнийг би сугадаад өлгөх учраас энэ хөлийн аваад үзье гэсэн бас тагдаг шүү. За энэ сугатаа гэнэ үү. Тэгдлийн хоёр хүүхэд хоёуланд нь хоёр таарад одоо урагшаа бас татвал умчлаа шүү тий. Солбоо харцаг өсгөр урцарслаа Оюнболд Арслан. Дэзэг чөлөөтэй хүн толгоор орлоод. Нэгсэн тохиолдолд ингээд гарын тулуулаад толгоо ургалаад авж байгаа тохиолдолд бол чөлөөтэй хүн хаях магадлал өндөр бол. Мушгат. Батүлзээс хашаа ярдаж байгаа ч. Баталцын сан чи энэ үйлрэл ер нь өмнөх үйлрэлүүдээс хамаагүй бага төрөвтэй багт. Тий. Нэг төрөл, хоёр төрөл. Бас нэлээд доогуур даваанд. Ер нь Баталцын зан одоо улсын цол авснаас хойш яг ийм үзүүлэлттэй үйлрэл их ховор байсан баха. Барилдсан бүхэнд байнгын шөвгийн дөрөвөөс дэш холцоо барилддаг хүн шүү дээ. Заалан төлөстэй. Байнга төрүүлж идэг Батүлзийн зан гэдэг бас. Тэс шүү дээ. Хатар шихртын барилдаанд 5 давааны сүүлд гэсэн баха. Утгаа гаргаж тахимдаад. Томлтоо төмөр цааш бас. Урт хүнэлтэй. Өнгөрсөн 100 наадмаар 5 дээр томлоо. Тэгсэн их сурвалжтай томсон. Батөрш олон махны
Хуулбар явж ажиллаж шүү. мордоод, хавираад, буцааж гуудгаад. Уулан дээр гараа явсан бол дахимдж шүү дээ бол тий. Бас их тийм элбэг тийм барилдаантай хүн шүү дээ. Тий. Явж барилддаг. Мэгтэй. Тий, олон мэгтэй. Хонгод нь барай зүрэн дээр тийм ээ. Сайхан дахимд нь бусгана, хутгана гэл. Одоо сая бол шинэ хөл мөхний 3 хөлбөр явж байгаа. Мордоод, хавираад, буцаагаад хутгаад. Батэрш гэрдийн тал нь баруун талд. Зүүн талтай бүхөр нь хамгийн ховор үед. Одоо ч харин зүүн талтай хөгчүүд их Олон болсон. Гэтэ юу яадаг ч та одоо Монголын бүхий дүүхэнд гарсан аваргуудыг дийлийнх нь бас зүүн талтай байдаг. Зүүн талтай байдаг. Давуу тал ээж болох юм. Тэгээ одоо Өсгөө зооны саяны хэлсэн одоо зүүн талтай олон мөх байдаг болсон гэд хуучин бол ховор л байсан байх л да тэгэхээр давуу тал болно л да. Техник нь баруун байх. Хоёр талаараа барилддаг бөхчүүд бас юм сэрэг цаан байна. Би нэг юм хэлэх үү. За. Хоёр талаараа барилддаг бүхийн тухай яг хэлчихье. Хангаа намшир гэж одоо мундаг багш байна шүү дээ. Тэгээ багш надаа хүүхд тогт хэлжсэн баг. Ерөө санаанаас гардаггүй. Тэгээ би ойр дотны хүмүүст хэлж идэг. Хоёр талаараа барилддаг одоо жишээ нь хоёр чихэн хулгар хүн сайн гэж надаа хоёр талаараа барилддаг хүн бол сайн. За нэг талаараа барилддаг, нэг ташаагаараа барилддаг хүн онц. Тэгээ онцоо хоёрын аль нь сайн бэ гэж надад хэлсэн байхгүй юу? Тэгэхээр нөгөө хоёр талаараа барилдана гэдэг нь тал сольж барилдана гэдэг чинь бас мэдээж хугацаа орно. Тэгэхээр нэг ташаан дээр давуу байдалтай байна гэдэг бол үнэхээр сайн юм байна гэж. Нэг бол зүүн, нэг бол баруун. Тэгж хэлжсэн шүү. Тэгээ би ер нь нэг ташааны гүйцэтгэл сайн байгаад байна. Гүйцэтгэл сайн байна. Хоёр ташааны гүйцэтгэл арай жоохон гэхдээ сайн гэж байгаа шүү дээ. Хоёр талаараа барилддаг юм чи. Гэхдээ нөгөөх нь бол онц гэж хэлж байгаа байхгүй. Хоёр нэг талаараа бол сайн. Тий. Хоёр талаараа барилддаг. Баруун тонгорол явж гал буцаж иргээл зүүн тонгорно гэдэг бас хугацаа шүү. Тий. Тэр хоорондоос юу ч болоо. Юу ч болоо илээ тий. Тэгэхэд бол яг үндсэн талаараа шийдэд тонгорж байгаа юм өөр шүү дээ тий. Өөр байхгүй. Энийг нь дуусгал гэсэн байртай тонгорч тий. Тэрийг л хэлж байна л тий. Тэрийг л хэлж байгаа. За өршөөл их шүүгийн дөрвийн дарыг. За шүүгийн дөрвийн барилдаан золбоо харцаг төмөр цойж арслан гавж за мөнх эрдэнэ харцаг мөнх хоёр харцаг хоёр тунсан барилдаан байна. 3 гарцаг нэг аймгийн харцлаа. За төмөр цойжийн хувьд чи одоо маш удаан барилдсаар агаал ингээл дөрөв төлтөл гараад ирсэн. Одоо тэгэл таны хэлгээр бензин тий. Шүүгийн нэм шалгарсан 4 бүхэд шалгалтуулж байна. 90 хэд оны 3 бүхэлдсэн байна тий. Манай 80-аад оныхон байж тий. Манай тий. Бас идэвхтэй сайхан барилдсааж шүү дээ. Тий. Батмөгцаан Батар шиг гайд. Содно марслан манай сүүлийн барилдаанд сайхан барилдаж байна. Барилдаж байгаа л чухал ерөөс. Тий барилдаж байгаа. Харахад сайхан байгаа байхгүй давах унах нь яах вэ тий. Ялч үүдээ таны хэлдгээр төмөр зойж арслан бензин дууссан гэж за золбоо арцах ажиллагаа өндөртэй хүн байгаад энэ бас аль алийг бодолцож авч байгаа бох тийм ээ. Тэгэл байх тэр чи бодож л ам аавна гэдэг чи бас бодчоол шүү. Ерөөсөө гол онцлог нь ер нь тэр шүү дээ. Цол аавна гэдэг сайхан ам аавна гэдэг нь бас бүр хариуцлага ухаан юм шиг байна тий. Тэгэл байх. Нөгөө хардаг нэг. Одоо сая сошиалаар яваад байна шүү дээ. Энэ яг гიშгэл таарад татчих байгаа байхгүй юу? Тэгээ нөгөө санаа зөрчилтэй. Санаа зөрчилтэй юм бол гайхах зэрэгсэж байгаа шүү. Ингээд унчна гэж бодоагүйсэн. Ийм амархан унчна гэж бодоагүй тий. Тэгээ тэр санаа зөрснөл л одоо нэг сэтгэлээд юу болчих вэ тэр? Яалч хонгодохгүй байсан юм уу гэдэг. Өөр мөн хийн гэж бодож ядл ингээд татаа нэг амархан унсан. Тэгээ амархан унсан үнийг л зүгээр гаргасан. Тий. Хүүе гэсэн байртаа. Тий хүүе. Тий. За одоо энэ дээр харж байна уу? Гар барихгүй гоос тэрээс ингээд энэ чинь модод очиж илээд. Тэгэхээр нөгөө хүн бол зоргоороо очиж барьж байгаа шүү дээ. Золбоогийн хувьд. Золбооч бол төмөр цаажаас
намхан юм ууш. Тэгэхээр зүгээр хаана бол хаана хурж Хаана бол хаана хурж барилдаад тийм. Тэгээ мордоход хоёр гар нь атахгүй салчиж байгаа юм тий. Тэнгүүд Одоо тэр согны онгорыг авцсан байгаа тэгсээр атахгүй байгаа. зүгээр л хүртэл Зүгээр хөндөргүүд авчихад. дөрөв хөрөөл. Удаан барилдсны хор энэ байхгүй. Тэгэхээр ерөөс аль болох хурдан барилда гэдэг байна. Одоо энэ удаан барилдаад энэ барилдаанд тасцсан хүмүүс барилдаанд яаж өөрчлөлт хийх вэ? Хийж болно шүү дээ. Одоо алтан цоож арслан бол байна. Байна. Тэгээд чи өөрчлөж чинь гэдэг тод жишээ би алтан цоожийг ерөөсөө нэвтрүүлэг болгон дээр шухал яриад байгаа шүү дээ тийм ээ. Тэр чинь өөрийгөө өөрчилсөн байхгүй. Хүн өөрөө өөрийгөө л өөрчилнө. Өөр хэн ч өөрчлөхгүй. Би одоо төмөдөө би өөрчлөхгүй шүү дээ. Төмөө өөрөө л намайг төмөдөө өөрчлөхгүй. Би өөрийгөө л өөрчлөн тийм ээ. Энд чинь өөрөө бодно, тунгаа. тэгээ бас барилдааны өөрчлөлөд яг өөрийнхөө барилдаанд таарсан гоё мехнүүдтэй. Тий. Болоод авчлаа тий шахаад. Харж байгаа юм чинь чи одоо харах юм их байна шүү дээ. Ахмад хүмүүсээс асуул очиод энэ хүний барилдаа надад таарна. Тэгэхээр би нахаас тий тонгороог энэ яаж зурах вэ? Хонгодоог энэ яаж зурах вэ? Та надад нэг барьц байрлалыг хэлээд өгөөч. Яаж тесэрж очдгийг. Алтан цоожийн хувьд бол би бүж өгшин Тий. гавьяа байна гэж хараад байгаа байхгүй юу? Үнэхээр өөрөө элдвэтэй барилдаант. Би чи шавна шүү дээ бүж өгшин юм заалгажсэн. Тэгээ бүж өгшин барилдаанууд харагдаад байгаа байхгүй юу? Тий одоо тэр хангаа аваргын өхөлдөг хариулдаг ч юм бол яг жамбрүүнэ ч бүрүзүрнэ ч хоёрын барилдаа шүү дээ ерөөсөө. Тий. Яг тэгж барилддаг хүмүүс аахгүй. Тэндээс үл яг тэр эрдмийг маш сайн Сурсан сурсан. багш бол зүгээр тесрэл угаасаа өөрөө хоёр гартаа энэ дөрвөн мөчөндө тэнцүүхэн бярта. Тэгэл ерөөсө тэрэн дээрээ бол хүчээ гаргаад хэнийг ч байсан толгой дээр өргөл гаргаад. Пүрвсүрэн гэдэг багш чинь бол пүрвсүрэн багш бол маш нарийн Ухааны барилда. хүнийг юмыг хийлгээд дараагийн 3 дахьыг боддог юм байхгүй юу? Өөрөө эхэлж очин наан чочоон тийм үү? Тэнгүүд хүнд өгөөш өгнө. Одоо жишээ нь тэр этэг хариулдаг чинь бол үндсэндээ тэр өхөлдүүлэх гээд өгөөш өгч байгаа шүү дээ. Өхөлдөдгөө гэж байгаа байхгүй. Өхөлдгийг нь мэдж байгаа шүү дээ. Өхөлдөө тий. Өхөлдөөдөх гэж. Бараг зааг нь гараж байгаа. Тэгэхээр нөгөө хүн чинь харж байгаа юм чи за энэ дээр ингээд дарц би энэ хөлн дээр өхөлчих юм уу суулгачих юм байна гэтэл хариултыг бодсон. Энэ бол пүүжээ өгшийн ур байхгүй. Үнэхээр пүүжээ өгштэй өөрөө хамт бэлтгэл хийжсэн, сан баарч барилдажсэн. Бас намайг барилдаж байгаа чи пүүжээ өгш чинь бас арай болчоогүй байсан. Сан баарч гэсэн ороод барилддаг. Тэгэл дэвжин дээр үзэн ерөөсө болж өгдөг хөлийн. Тийм мундаг юм байхгүй. Одоо нэг бэртэл аваад орж ирсэн бөхчүүдийн бас барилдаа Орж ирэхгүй. За өөрчлөсөн бөхчүүд байгаа гэдэг. Алтан цоож арслангийн хувьд л одоо элбэг харцаа хандив барилдаанаар одоо нэг төр ургын амд барьцсан шүү дээ тий. Тэр барилдаанаас хоош ер нь бас барилдаа нь яалч ус хайжирч бас тэр хугацаанд өөрийгөө бодож төлөвлөж бас орж ирсэн юм шиг санагдаад байгаа юм. Тэр одоо яг энэ бэрцсэн бөхчүүд л дахиад тгээс эхлэн гэдэг бол юу гэдэг янз бүрийн бодолтой байдаг. Өсгийнхээ хувьд энэ дэр ямар байдгүй бэрцсэн бөхчүүд маань буцаж эргэж ороход тгээс эхэлж байгаа юм шиг л байна. Давтсан юм бол мэдээж л биеинд байж байгаа шүү дээ. Залуугаас одоо давтсан. Мэдээж тодорхой хэмжээний амжилт гаргаад бэрцсэн үнийг ярьж шүү дээ, тийм ээ. Тэр мехний үйлчлэр хөдөлгөөн бол байж л байгаа. Тэрийг яаж сэргээх вэ? Тэрийгэ босож яаж нөгөө олон төгөлдрөшүүлэх үү гэдэг чинь хүний өөрийн бодол байхгүй. Бэртчээд байж байхдаа тийм хөл бэртсэн бол би гар дээрээ юу хийж явах вэ? Бодно. Мэх чинь дандаа л бодлоос гарч байгаа шүү дээ. Би хонгодох гал яах чи бодож иж л хийн шүү дээ. Хавирах чинь бодож иж л хийн. Тэгэхээр л нөгөө бэлтгэлд орохдоо л нөгөө мехнүүдэл одоо давтаж сэргийх. Тэгэд бэрцэж гисэн тэгэл барилдаанаа бодлол баярлаа. Тий. Бодоол би яагаад энэ бэртчихв? Юунаас бол тэгтээ айц байдаг. Бэртцсэн хүнд. Би яг энэ мехийг хийжгаад зөрүүлж ийм мэхэнд ороод бэртцсэн шүү дээ гэдэг айц. Энд чи бэртэл гэдэг маань зөвхөн энэ барилдаан дээр аваад байгааг бид нар харж байгаа болохоос бэлтгэл дээр авч байгаа хинч мэдгүй шүү дээ. Бэлтгэл дээр маш их авдаг байхгүй. Тэгэл бэлтгэл дээр чи нөгөө нэг илүү хөдөлгөөн би халаалтгүй байсныхын тулд яг барилдаан дээр бол тэр одоо дэвэ шаваагаа сайн хийгээ тийм үү шогшоод гүгээд жочроо өгөөд ингээд бас нэг яг яс барилд нөгөө бэлтгэл дээр чинь хамгийн гол нэг бэрч гэдэг. Маазардаг. Тий. Багшийг анзаарахгүй байгаад илүү юм хийдэг. Багшийг анзаарахгүй халаахгүй байжгаад багш тарагдангуудаа угсаж босчооч тэрвэрлдэж авдаг. Тэрнээсээ бол бэртдэг. Тэгээ хувь хүний хариуцлагын асуудал их угааз бас бэртгэд.
Одоо та түрүү ярьлаа ч тийм. Эрэл хайгуул хийгээд дээд үеийнхээ хөгчүүдээс юм асуугаад тэгээд танаас ер нь одоо энэ эд барилж байгаа залуучуудаас өсгөхөө энэ яаж асууж जैन залууч би болов чөлөөтэй би хинч энэ Монголын альж газар төрсөн надад тохирох би нэг өсгөхын тэрийг сурчмаар байна да гэж бодоод ирээд надаас асуухад бол би чөлөөтэй. За нэг алхааг нэг засаад өгчих юмсан тий эхний байрлалыг нэлээд өгчих юмсан. Хүмүүс зөндөө л асууж надаас томцолтой хүмүүс ч асууж байна, баг золтой залуучууд ч асууж байна. Нээлттэй заагаал. Тэг заагаал үг шүү дээ. Тэр чинь харамлаад авах юм байхгүй шүү дээ. Энд чинь миний мэх хийжээвэл надад гоё үсттэй. Миний мехийг сурж ивэл тэрнгээр хүнд авч ивэл би чи нэрээ энэ хүүхдэд зааж өгсөн шүү. Би баярлаа шүү дээ. Тэр чинь нэг харамлаад юм хорчихгүй шүү. Тэр чинь бүр улмал харин асуувал баярлна. Хэлж одоо болгоны хөгчүүд бас баасан дөр зааны барилдааныг хэлгүй байдаг шүү дээ. Төмөн барил ачны явд нэг дунгуултаж тат гэх тий. Тэр үл яалтч одоо нөгөө нэг тэд нар чинь одоо мэдээж багш хүн чинь өөрийнхөө чаддаг мхийг зааж шүү дээ. Тий. Тэгэл тэрнгээр нь ингэж алхах юм аа, ийм алхаа байна гэдгийг зааж байгаа. Нийт дунд нь зааж. Тэгэд тэр лавшруулж авж байгаа хүмүүс чинь тийм байхгүй. Тэгээд өөрөөхөө боловсруулж авна шүү дээ. Өөрөөхөө боловсруулж авч байгаа гэдэг нь чухал. Зөвхөн ганцхан хагарч өшөглөөд байгаа юм шиг харагдаж байгаа боловч тэр гарыг яаж дарах уу? Тэр гар хөл хоёр хаашаага нийлж явах уу, зөрж явах уу гэдэг чинь бас нарийн шүү дээ. Амар сайхан начсан бол одоо баг дунгуулдааны комп боллоо шүү тий. Тэр чинь ингээд олон задлаад байгаа шүү дээ. Эхлээд шууд дунгуулдаг байсан бол чочоожж, алхуулж хүмүүс чинь нөгөө судлагдаад байна шүү дээ. Дунгуулданд нь унахгүй байгаа шүү дээ. Ууцаж ангалахгүй очиод хахаар унахгүй. Тэгэнгүүт нь ууцыг яаж ангалуулахгүй хоош наангууд урагшаа мэдээж юм жангард. Одоо шуудагнаас дунгуулдаг болоод байна шүү дээ. Одоо тэгж шүү. Бүх хурцнаас хийж байгаа шүү дээ. Эхлээд синжигнээс, элэг үснээс одоо шуудагнаас. Хүмүүс өхөө байлж тэр барьцуулаа. Одоо гар хөрөхгүй дунгуултал дутуух шиг байна тий. Гар хөрөхгүй дунгуултал дутуух шиг амар сайхан начин байл. Гой. За үзүр төрөөрөг орох юм нахаа. Давсан хөгчүүдийг харуулж байна. За золбоо харцаг 1-ийн даваанд Дэнзэн самбуу, 2-ийн даваанд Өнөрбаатар, 3-ийн давааны учраа Бацраг зааны хөв байна. Дэнзэн самбуу. Сум оролдог байсан. Тий. 4-ийн даваанд Цогтогийн мөнх хоёр. Тий. 5-ийн даваанд юм бол Дарслан, 6-гийн даваанд Төмөр цожиг тавж гарч ичээ. За мөнхөрд нь харцгийн хувьд бол одоо 1-ийн даваанд Бэр даавал гэдэг баяр хэлхийн сумын зам байдаг тийм. Аймгийн нч. За 2 дээр Сүхбаатарын аймгийн нэг цааш Аддиас өрн, 3 дээр Хөвсгөлийн аймгийн арслан Цэрэн. За 4-ийн даваанд Амгалан Баатар урцтай. 5 дээр даваа очир начин. За 6 дээр мөнх хоёр харцгийг даваад нэгдлийн 2 харцаг үзүр төрөм шалгарсан барилдаа байна тийм. За шууд бичлэг рүүгээ. Золбоо харцаг. Улсын өмнө зэрэг тарцаг. 2 удаа 5 давснаа чинь өсгөдөр гэдэг гоц. 2 удаа 6 давхаар үнэн зэрэг. 6 давсан чимэг байхгүй үнэн зэрэг гэж. Тий одоо солоо 6 давсан хамгийн эхний чимэг. Эхний чимэг. Тий одоо золбоо ахаад 6 давлаа гэж бодоход цогтгармгаа гэдэг чимэг байна. Баяр наадмын тухай хуулийнхаа дүрмэнд яг тэр чимгүүдийг бүгдийг 5 давх юм бол одоо өсгөдөр энэ. Тий. Одоо өсгөдөр улам нар ч өсөх харцаг болж байна уу? Тий өсгөдөр харцаг. Өсгөдөр харцаг. Начнаас харцаг болох. Яг мөнхөрдний хөл юм биш. Зүгээр харцаг. Одоо бадрах бол өсгөдөр бадрах өсгөдөр харцаг. Начны шүлдэр харцаг. Тий. Харцаг цолтойгоор 5 давсан. Чимгээ сүлд нь авсан. Тий, сүлд нь авсан. Эхний цол ч нөгөө цолоор. Тийм цолоор аваа. Одоо өсгөө зан гэхэд өсгөдөр үнэн зэрэгт. Тий. Уулан дөрөв шүгэрсэн. Эхнийх нь начин цол байхгүй. Начин тий. Энэ одоо ингээд зодгоноос харагдаж байгаа нэг хөлөрцөн. Эн чинь бол хөлөрж гин гэдэг чинь асар их энерги зардсан гэсэн үг байхгүй? Ажилласан хугацааг баргээр нь харуулдаг юм шүү дээ. Тий. Өнгөрднөл өстой. Хөлс гаргаагүй гэдэг чинь тэндээ. Хүний тэгтээ бас онцлог гэж бас байт юм бол мөнхөрдний нөгөө алтан цом дээр бас хавар барилдгаа. За хаврал чи багаж хэрэг шүү гэдэг нөгөө хэд нэрээдсэн. Хавар наадам төхөж их сэр гэдэг юм бол. Тийм хүмүүс байдаг шүү. Наадмаар их өөрөлдөөд ирсэн хүмүүс бас байдаг шүү дээ. Одоо Бацраг ах чил ярьдаг шүү. Багшаа
Чи наадам төхөр их сэрэгд. 13 гэл бүр байхгүй болчих юм гээд. Зэрэгжсэн юм. Тий. Хавар бол их сайн байж байгаа л 13-наас л хойш байхгүй болж байгаа юм. Одоо гол юм ч одоо 12 хүртэл шүү дээ. Өөрөө их маа зүүн шүү дээ тий. Сүүлийн үеийнхнээс гэхэд одоо бүрэн төгс аварга шүү дээ. Тий. Янз бүрээр одоо өөрийнхөө барилдаан, жин, бусад ингээд янз бүрээр үзчихдэг. А яг наадмаар бол хамгийн чамбаа орж ирдэг хүн шүү дээ. Ер нь бол илт өөр. Одоо бүрний Өвөл мөвөл бол унжил тий унаал дээ тоохгүй тэрийг бол барилдаанаа өөрчлөөд, мэхээ өөрчлөөд үзээд байна. А тэгэхэд наадмаар бол шал өөр. Яг чамбаа орж ирдэг. Наадмын тавараас хасчих гэхээр л бас болдгоо юм шүү дээ. болохгүй. Хасагт гарахгүй юм л дээ. Хасагт гарахгүй. Аялалт. Яаж жагаар гараад ирнэ. Одоо бас хавар нэлээд барилдахгүй байгаад аврах бас нэг бодсон бодол. Одоо чамбаараа л Чамбаарж байгаа. тий чамбаарж байгаа. Бэлтгэлийн зураг сонсоход бүрний авраг бас нэлээд сайн байгаа. Өнгөрсөн жил бол Сурагтай байна. сайн байсан. Гойд байсан шүү. Гойд байсан. За тэр нэг долоо давтал бол богино хугацаа зарцуулсан. Ер нь маш баган шүү. Тэгэл тэр том алгаад гүгээд байгаа юм. Ер нь нэг бас нэг арай өөр байсан шүү. Мундаг байна тал гэж харж ирсэн. Сүүл төрүүлдэг жилдээ бас тийм байсан шүү. Яг л тийм байсан. Том алхал хоёр мөрөө аялаад ирэхээр юу болоод дээ шүү тий. Энэ жил бас их зорж бэлтгэл хийж байгаа зураг байлаа. Зөвлөдөө. Өндөр аваргыгаа тэгвэл улсын 100 жилээр бас үзэгчд харах л Тий. юм байна да. За тэгвэл нэвтрүүлгийн бас эхний хэсэг өндөрлөгдөх гэж байна. Энэ хэсэгтээ хамтдаа хамгийн амгийн булангаа үргэлжлүүлье. За хамгийн амгийн ер нь ядах юмгүй улсын хариулчих л да. Хамгийн өндөр настайдаа шүүгүүрсэн бүх юм бэ. Бохоод анзаарсан. Хэдтэй бодолтой. 57 Хэл судалгаатай. 1952 онд байна уу? Нанжазан гэдэг хөвсгөлийн тариалангийн тэр бүхөр 5 шүүгүүрсэн байдаг хаа. 2000 оноос хойш одоо хамгийн өндөр настай шүүгүүрсэн бүх юм байна. Одоо Өсгөө авраг. Батэрдэн авраг бахад. Тий. Тий. Батэрдэн авраг чинь 42-той 2006. 2006 онд 4 төлөлдсөн баг. Тий. Өсгөр авраг болохоор 40-той шүүгүүрсэн сүлд. Нэг 2013 онд гэдэг чинь. Бацаа харцах дунд. Тийм байна. Тий, 40 настай байсан гэсэн. 15 онд илүү. 13 он. 13 онд. Цалин гэж гадаад болсон тийм ээ. Тий. Хариултыг харуулах. Төмөх бол бүр онтой нэртэй давсан бүхийг нүгээр хэлчихлээ. За. 17-ны донд боохоо хэмээн алдарсан Дамзан арслан 1952 онд улсын баяр наадам 57 наснд азад өглөж улсын зан намжаагаар 5 давж байсан байна. За бүр актер хариулжээ. Тоон дээр хүртэл зөрөө гараагүй байна да. Данзан арслан гэхдээ 1920-ад оны ихээр барилдж исэн байдаг шүү дээ. Шүгүрж исэн байдаг шүү дээ. Тэгэхээр одоо тэр анх шүгүрж исэн он тоолтой сүүл шүгүрсний ингээд тоог нь бодоход Монгол төрийн наадамд бараг Хамгийн хол зүйтэй. ер нь нэг 40 жилийн зайтай шүгүрж барилдсан байна да. Тэгэхээр чин Данзан арслан чин 1903 онд төрсөн үү? 1895 онд төрсөн юм болоо? 95. 1895 онд төрсөн. 1952 оны 57. 57 тийм 1895 онд төрсөн баха. Цагаан нуурсан юм хүмүүстэй тий. Тий. Бооход анзаарсан чинь. 1933 онд 33-оос хэдэн жилийн дараа орхон байр арслан зөөрлсөн. цол авсан бэ. 2022-оос 1933-ыг хасхан дээ. Хасч таархан да тий. 89 жилийн дараа арслан болсон юм уу? Тийм байна. За ингээд нэвтрүүлгийн 1-р хэсэг өндөрлөө. Хамгийн амгийн булан бол ер нь цаг хугацаа зарцуулсангүй. За ингээд Хамгийн хурдан өнгөрлөө дээ. Бүхий өрөө нэвтрүүлгийн ивент итгэгч хамтрагч байгууллагын реклам зар сурчлагын араас нэвтрүүлгийн 2-р хэсгээр эргэн уулзъя. Нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгч. Үргэлж өдөө Апу компани. Хүчирхэг Монголын хөгжлийн хүрт Шунхлаа компани. Энгинийг ухаалгаар Mobicom. Соёлын өвийг дээдлэгч Rio Tinto Group. Үнэний 100% цэвэрсүү, дээжсүү. Supreme аккумулятор. Бүгд найрамдах Солонгос улсын номер 1 аккумулятор үйлдвэрлэгч Siban Global Battery компани шилдэг бүтээгдэхүүн Supreme аккумулятор. Автомашин үйлдвэрлэгчдийн шаардлагыг бүрэн хангасан Монгол орны эрсдэс цаг агаарт ашиглах тохиромжтой. Хүүтэн асаах
дах чадвар өндөр, эдэлгээ удаан, эдийн засгийн хэмнэлттэй бүтээгдэхүүн. Монгол Орон даяар Шунхлаа компани бүх салбараар нийлүүлж байна. Дуусшгүй эрч хүч, Supreme аккумулятор. Тантай хамт инээж, уйлж, баярлаж, гайхшрах. Тэдгээр хүмүүс л таны амьдралыг дүүргэж, тэдэнтэй бүтээсэн дурсамж амьдралыг утга учиртай болгодог. Ад жаргалтай амьдралын гол орц Тэрэл Цэлэнг брэнд. Rio Tinto Group-ийн олон улсдах үйл ажиллагаанаас танилцуулж байна. Алс умард дахь үзэгсэн дуурхай. Канадын алс умард бүсэд орших Диавикийн очир эрдний уурхай нь Далангунд оршдог онцгой байрлалтай. Олборлолт явуулахад байгалийн хүнд нөхцөлтэй хэдийч Канадын очир эрдний хамгийн том уурхайг ажилуулан хүндрэлтний хөгжил дэвшилд хөв нэмрээ оруулж байна. Rio Tinto. Бид хөгжлийг эрхэмлэж чадварлаг ажилтнууд хүн ба байгаль дээлтэй дэвшилт технологи тулгуурлан удирдлагын нэгдмэл тогтолцоог байнга сайжруулах замаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангаж нийтийн эрх ашигыг дээдлэн ажиллана. Шунхлаа компани. Бидний мэдэхгүй зүйл бидний дотор оршдог. Зүүн совин төсөөллөөс ч илүү гүнгүнзгий. Эрх чөлөөтэй хүсэл тэмүүлээр дүүрэн асар томхож. Тэр чамайг хамгаалдаг. Бас адал явдалд бэлдэж зоригжуулдаг. Тэр чамайг нээж, үргэлж дараагийн зүйлсийг эрэлхийлдэг нэгэн болгодог. Тиймээс л бид тэрхүү хүчийг бүтээхийг зорж таны шинэ хэл хязгаарыг нэн илрүүлэхэд тань тусалдаг. Апо үргэлж одоо. Бид хөгжлийг эрхэмлэж чадварлаг ажилтнууд хүн ба байгаль дээлтэй дэвшилт технологи тулгуурлан удирдлагын нэгдмэл тогтолцоог байнга сайжруулах замаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангаж нийтийн эрх ашигыг дээдлэн ажиллана. Шунхлаа компани. Нэвтрүүлгийн ерөнхий ивент төлөөгч. Хүчирхэг Монголын хөгжлийн хүрт Шунхлаа компани. Соёлын өвийг дээдлэгч Rio Tinto Group. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч. Woo-home өрхийн үйлчилгээ. Тэрэлж Цэлэнг уламжлал шинжилгээг хослуулан бүтээв. Бүхэн өрөө нэвтрүүлэгтээ хамтаага үзэгчтэй баярлалаа. За нэвтрүүлгийн ерхий ивент тэтгэгч хамтрагч байгууллагуудын реклам зар сурталчилгаа та бүхэнд хүрэлээ. Ингээд нэвтрүүлгийн 2 дугаар хэсэг буюу бид бүхний тоомлж ярих 10 үндэс компани нэрэмжит улсын арсан золтой хүчүүдийн хүндэтгэлийн барилдаанаараа нэвтрүүлгээ үргэлжлүүлье. За арсан золны хүндэтгэлийн барилдаанд бол улсын арслангууд эрс өндөр оролцсон. Улсын арслан 5, улсын заан 5, улсын харцаг 5 байсан үгүй юу? Тийм баг. Тийм баг шиг байсан шүү. Судан дөрж арслан, Орхон баяр арслан, Оюун болд арслан, Хүрвдөө гарслаа. Бям Батхан. Төрөө өсгөө цааны цэргийн наадамтай холбоотой нөгөө бэртэл гэмтлээс эргэж ирсэн бүхчүүд гэдэг юм уу дивжэндээ гарахын тулд эргээд одоо бэлтгэл сургуультаа чамбааруулж жагаад ордог гэж ярьж ирсэн. Одоо энэ тоймыг ярьсны дараагаар бас энэтэй холбоотой байж магадгүй нэг юм санаж агаад ярий. Яг тоймоо ярьсныхаа дараа. Энэ барилдаантай холбоотой нэг юм байгаа бас. За 3-ын дооны ям зүүнний мөгнө содон дөрж шатлан хатан зоригтыг амлсан. За ингээд арсан заан харцгууд бол ам авсан. За онцлог бол угаасаа тунаал байлгүй тий 3-ын доо. Одоо шигэрдээ ам онцлог шүү дээ. Оо тийм биш. Амсаа говьд зөм говьд унтсан тий амсаа. Хэд өдрийн өмнө унтсан байсан тэгээд өргөөн дээрээ авсан. Ер нь энэ өдрийн 3-ын даваанд бас гоё барь. ойрхон унсан хүмүүсээ авсан тохиолдлууд хэд байх шиг байсан шүү дээ.
Тэдэн сод нурд өдрөн даваа очир дуунсан. 3 дээр авсан байгаа байсан. 3-ын давааны амыг осон гэж нээлттэй үзүүлдэг болсон Монголын үндэсний хөх холбооны пэйжүүд дээр. Энэ үс их гоё юм билээ те. Одоо нөгөө нэг яг юм барилдаанаас гадна бөхчүүдийн юм ярьж байгаа яриа за ам авахгүй бодож байгаа юм чи бас их үзэгчдэд их гоё санагддаг шүү дээ те. Одоо тэр суудлаасаа босоод бие бинийгээ хүлээгээд арай нөгөө өмнөх ирэмбийнхээ бүхийг хүлээгээд зогсож байгаа энэ тэр үйлдэлүүдийг хүртэл үзэгчэд нэг үрчлэн харж одоо тэндээс их кайф авдаг хүмүүс маш олон байдаг шүү дээ. Тэр үйлдэл хөдөлгөөнийг анзаардаг, хардаг. Өсгөх энийг чи харчаад бидний үед юм байсан бол болохгүйсэн биш үү? Эвгүй. Одоо энэ дээр Батулцын цаан ч гэсэн ярьдаг гэсэн нөгөө васках яваад юм ий. Яг энэ ч одоо нөгөө хүмүүс яг олонний анхааралд байдаг ийм хүмүүс ингээд нэг санамсаргүй үгийн алдаа энэ төр гаргачихаар шуугаад байгаа боловч яг үнэндээ нийт олон зүгээр энгийн өдөр тутмын ярианда яригдчил байдаг төрлийн яриа байхгүй юу яг үнэндээ бол. Одоо энэ амиг лайвдаг дээр чи хамгийн их асуудал үүсгэсэн гэдэг юм олныг шуугуулсан хүмүүс чинь нөгөө лаачр харцагтааш харцгаа шүү дээ. Хоёрыг хоёлаа нэгээр авах гэдэг. Хоёр газакийг хоёлаа нэгээр навчий гэж хэлээд уруудсан шүү дээ. Нөгөө гон шууган болоогүй. Уул нь бол яг нөгөө товчлоод л ярьж байгаа санаа л тухайн үедээ бол байсан. Хоёлаа ундаг тий. Хоёлаа унсан. Энд дээр нөгөө бүхийг заавал одоо бүхэн өргөнд очиж үзэж амжихгүй ч гэсэн лайваар нэг үздэг хүмүүс байгаа тийм тий. Лайв нэг үздэг хүмүүс төсөөш. Ажилд амжуулангаа үздэг. Тий. Одоо хоёр зам бол хамгийн бяртай нь энэ баян онгорын чулуу бяртай байлоо гэсэн. За бяртайг нь авчиг гэл амлж байгаа бас. Тэр нь тиймэрхүү чи их болдог шүү дээ. Манай төмөө бол зөндөө сууж биднийг ам авч явах ч одоо өстой зөндөө сууж бид нар яаж ярьдгийг мэдэн шүү. Маад шүү дээ. Одоо тэгээд наадам төхөөд ирэхээр заа бас үзье гэж бодсон хүмүүс авдаг юм шиг байгаа тий. Тэ ер нь янз янзаар бодох шүү. Янз янзаар л бод. Хүмүүс яваад нэг үзчихээ. Оноолтод таарах магадaltaй гэж үздэг, дээшээ даваан таарах магадaltaй гэж барилддаг. Ийм төрлийн барилдаантай үнэтэй би наадмын бэлтгэл дээр хэрхэн бэлтмээр юм гэдгээ үзэхийн тулд одоо хий бодохын оронд наан ийм барилдаантай хүмүүс ингэх юм байна гэж тооцож үздэг. Янз янзын юм байдаг баг. За түрүү ярьдаг цоллоочтой улсын уралдааны сүүлийн уралдааны тэргүүн байрын шагналтай цоллооч маань. Орхон баяр хаслангийн цолыг дуудаж байна. Адягийн Хатанбаатар гэдэг залуу. Авиастай залуу байлаа шүү. Энэ залуу яг мэрэгжлийн дуучин цоллооч биш. Биологийн багш мэрэгчлээ. Тэр мэрэгчлэр ажилладаг хүн шүү дээ. Хэл тийм ивд үсэт. Манай хөрлөх хөө. За энэ сошиалор морь цолж байгаа дуу их явдаг юм да. Ер нь одоо хамгийн хандлттай явдаг морины цол сүүлийн үед энэ хүнийг л явдаг юм да. Улсын морь бүх цоллооч Инхтягийн Өрлөтөр гэдэг хүн цоллож байна. Одоо заал танхимын яг энэ удирдлагын барилдаанд Жагидигийн багт нэг барилдаанд хэдэн хүн ажилладаг вэ? За ер нь 24-өөс 28 хүн ажилладаг. Олон нэг бол. Одоо тэгээд өлийн цэцүүд байна, гарын да, тайлбарлагч, засуул, эмч, тухайн барилдааны тэмдэглэл хөтлөгч, өмсгөл шалгагч гэд олон төрлийн үүрэгтэй хүмүүс ажиллаж байна да. Наадмаар бол тоон баг нэг дахин нэмэх. Наадмаар бүр олон болно. Нэгээр тогтохгүй нэмэгдэнэ. Амар сайхан чи энийг хэлээ. Бас л өнөө цаг үед манай үндэсний бүхий бас гоёор харагдуулж байгаа тий. Сайхан ачиж шүү тий. Бас нэг барилдааны өнгөн л дөө. Нэг өнгө. Альва юмнуудад чинь ийм олон тод өнгөнүүд янз янзын өнгөнүүд байна шүү дээ. Тэр өнгөнийх нь нэг өнгөн. Тий. Одоо нэг дав хуунах нь хамаагүй дандаа л барилж байгаасаа гэж одоо хардаг хүмүүс бас их байна шүү дээ дүнсгчтэй доон дээр. За дөрөв яригдсан нэг одоо 2 зам нь бярттай үнэ аваад үзэж байгаа юм дээ. Өөрийнхөө үндсэн барилдааны. Санжиг атхад авалч тэгээд бараггүй. Тий, бараггүй л дээ. Бас тэр санжиг аваад зөрүүл тахимддаг бол бас л харуулж тэмэх шүү. Тий. Хэн бортхон арслаа. Брик арслаа орцыг авч. Өөрийнх нь хийдэг юм ихтэй тий. Ер нь бол Скотын талаар их сайхан ярих байх та. Өвөр Монгол хүчүүдийн маань хийдэг үндсэн гიშгэд дата гэж. Гიშгэд дата гэдэг, үзэмчин дата энэ гэдэг тийм ээ. Үзэмчин дата. Энийг одоо урагшаа ер нь эхэлж өгж барилдсан сүүлийн үеийнээс одоо аригчаагаар гамбат давслын энэ төр хийдэг байсан шүү дээ. Одоо бол элбэг болчихлоо. Одоо түгээмэл болчихлоо. Нөгөө Баасан дээр зааны амар байна уу түгээмэл болсон шиг энэ их түгээмэл болчихлоо шүү дээ. Тэгсэн. За тонооны хоёр. Энэ шүүл наад сайхан шүү дээ энэ хоёрын.
Энд олон ч тонхохтой. Шүүлттэй холбоотой бас нэлээд шууган юмнууд явж л байх шиг байна тийм ээ. Одоо энд бол яг барилдааны дүрмийнхээ дагуу бичлэгийг олон талаас нь үзсэн. Тэгэл тэр дагуу шүүж байгаа. Тий. Одоо тэгтээ манай бөхчүүд нүг шууд хайнцчаад нэг төрүүлж очиж дэвдгээ болчиход байна тий. Онч бичлэгээр бичлэгээр хийж байгаа юм чинь дүрмийнхээ дагуу. Энэ бас их тийм сонир барилдаан шүү. Тийм. Энэ өстой сонир барилдаан билээ. Ням самбуу арслан хүмүүс юм нөгөө жин масагтай намхавтар нуруутай болохоор бас яг юу гэдэг биеийнхээ хэмээх таарсан жоохон тийм удаан өөр барилдаан тэгж хардсан юм шиг байна. Их ажиллагаа өндөртэй тийм явж барилддаг олон төрлийн эмэгтэй чөлөөт хөрөлдөж ирсэн онцлогтой барилдаантай залуу шүү дээ. Энд бол ажиллагаатай сэрэг цаантай нэлээд ажиллаж барилдаж байгаа шүү дээ. Сэрэг цааны ард нь харна гэдэг чинь. Ингээд тохон дөрвөл өрцсөн сэрэг. Зөндөө зайтай байгаа шүү. Тий. Яг бичлэг байгааг бол тухайн агшинд тэнд яг цэцэн иргэн торинд байсан хүмүүс бол сэрэг цааны давчлаа гэж шөөж байгаа шүү дээ. Тэгээ бичлэг удаашруулж үзээд эндээс. Самар сайхан начин шуудгаас олж байгаа л золголцол хэсэг үзсэндээ гартаа. Чангарахгүй, сандрахгүй. Гард бол энд яг уншиж байлаа шүү дээ. Одоо нэг үзий хийсэн юм шиг байна тий. Тэр. Ер нь л нөмөрч барилддаг хүндээ бас. Ер нь тэгээд Батарш гард чинь харцаг байх. Эзэн шүү тийм ээ. Харцаг байхдаа шил жам авдаг гэсэн гэдэг байгаа шүү. Гар урттай. Хуржээдэг шүү ер нь хүний хөл гартвал. Наранбаатар орч. Наранбаатараас л өөрийнхөө одоо компани Алтанжлаа групп юм байна. Тий, Алтанжлаа групп юм баг. Барилдаанд бас жил дараалан хичээнгүй сайн барилдаж байна бас. Өнгөрсөн жил 4 төлцсөн баха. Энэ барилдаанд. Зөвтгөрлөл ч маань өөрөө бас сайн байгаа шүү дээ. Энэ барилдаанд. Энэ барилдааны алдааг харж байна уу? Цогтгөрлөө. Одоо та яг ингэ шахаж өргөхөөс өмнө тэр сугцсан гараа гаргах байсан. Тэрэнд үндсэндээ ингээд Наранбаатар хавчаад тэгээд нөгөө сугцсан гараа өргөж байгаа байхгүй. Гол хаях үндс бол тэр дээр болчихж байгаа. Энэ нөгөө сугцсан гараа гаргаагууд унж шít. Төрүүлж гаргах хэрэгтэй байсан. Тэгээд төрүүлж гаргах хэрэгтэй. Хоцорсон байна тий. Хоцорсон. Ерөөсөө тэгээд гаргаагүй. Тий. Тий. Тэгсээр бол яг хөшгөдөл унж байгаа юм л да. За 3 давны за энэ зүйл таад яг энэ. Тий. Таныг хэлж бол дахиж харуулж. Яачгүй байртаар. Би дотор үзээ сууж исэн. За одоо ер нь эргүүлээ тэр сугцсан гараад тавиад гаргачмаар гэдэг хажуу тэнд сууж илээ тэгэл ярьж исэн. Тийм байна тий. Тэр гараа авах гээд болохгүй гоос дээ. Барьцаа бол тавьсан байгаа. Тий, чадахгүй байсаар байгаа байхгүй. Тэрэндээ хөшөлдөж. Авчигдаад Тий, авчигдаад. За ингээд 3-ын даваан бол маш олон сонирхолтой гоё барилдаанууд болсон, үзэгчдийг шугуулсан. Заал тахимч бас нэлээ үзэгчдэхтэй барилдаанд орсон юм гоё барилдаан болсон. За үргэлжлүүлээ 4-ийн давааны оноотыг хамтаарай. Содон дөрж арслан, гоц мөргсөн, орхон баяр арслан, Усын нэмсэн буу арслантай, Бэн Ботгон арслан, Урц арслан Наранбаатартай, Батар шиг гард мөг жаргал, Батөлзий заан Батмагна, Удууир заан Түмэн начин, Өдрүүлэг заан Батчлаа, Мөнхөрдөн харцаг, Цэдэн содон харцаг гэх бас л гоё онолт тутч. 4-ийн давааны. За энд бас нөгөө гоц мөргсөн дээр бас л яригдчих шиг байсан. Ер нь хаврын хаврт намартаа бас ингээд бүхийн тоо цөөрөөд идэг оролцоо одоо их цөөрдөг юм талтай. За барилдааны захин бүртгэлд бол 128-аас мэдээж дээш тоотой хөгжүүд бүртгүүлж байгаа. Тэгээ зарлахтаа бол эхний 90 бие юм уу? Эхний чансааны 150-аас 160 бүхийг зарладаг. За гэвч одоо хөгжүүд маань одоо ажил төрлийн байдлаас шалтгаалдаг. За зарим нь бол 128-аас хойш 90 битэй шансаатай байгаа хөгжүүд нь багтахгүй байлгүй гэдэг байдлаар ханддаг. Тэгээд яг тухайн өдөр тухайн барилдааны цаг мөчөд ирсэн байгаа хөгжүүдийг одоо бүртгээд барилдуулахад яг 120 бүхэл байгаа учраас одоо нэмж зохиож хий хүн тавьж болохгүй учраас байгаа тоонд нь тэгшрэх хамгийн боломжтой. Тэр доогоор л барилдуулахад 120 бүх. Одоо энэ хаварч 2 удаа 120 бүх барилдчих шиг боллоо. Тэглээ тий. За мөг жаргал начны мордоо. За Өвөрхангайн хоёр бүх бас
Танхимын барилдаанд нэлээд олон таарлаа шүү ер нь. Тэглээ. Тий. Ер нь бям бутган байгаад авсан баха. Тийм баг. Сугдаад очиж мордоод буцаагаад. Тэгээ өмнөх таваа нөгөө зөтгөлдөж. За энэ их гоё наас. гоё шүү. Их хурданч. Хурдан. Толгой уургалаад ерөөсөө удахгүй тий. Тэмц гарч ирж байгаа байхгүй юу? Тэгээ чангарч яг чангарсан дээр нь. Чангарсныг мэдээд байна шүү дээ. За одоо зан энэ барилтаас гоё. Яг ингэж дахимддаг залуу. Шонхор дээр зургуулын үед ингээд 9-10 оны үед амд гардаг байсан да. 8 оноос хойш. Үе ганц нэг давхтаа голцоохын нүгээрээ давчдаг тийм залуу байсан. Үзэгчтэй итэж байгаа. Одоо тэр хараа итэн. 3 тойроод итээд ингээд яг чангарангуут нь 3. Тэ хөл гар хоёр зэрэг л явж байгаа юм л да. Итээд дахимдаад. Сэтгэл хөдлөл гоё. Ямар ч спортоос ийм гоё одоо сагсан дээр celebration гэж яриад байгаа шүү дээ. Өөрийнхөө нөгөө үндсэн дархамхийг бодвол ойр тгийг байж байгаад яг даалгаа санснараа хийчихээр сэтгэл хөдлөл гарсан байна. Ярьж байгаад одоо 2 сар гэж ярьж байсан. Би нэг эд байх үед начин байх үед хиний зэнжигнээс зурсан байсан би салахгүй тавихгүй юм шиг санагддаг байсан да. Одоо ч миний их цөөрч байна да л гэдэг. Санжаадан баврыг дарааж олон төрүүлж явах үед нь хүртэл заан багт нэг дахимдад нууцсан шүү. Энэ сая мордон дээр алдаа гарч байгаа юм л да. Мөнхөрд нь харцгаа. Очид тэр мордож ээж хөлгүүлж байгаа байхгүй юу? Доошоо нөгөө сууж гიშгэж доош нь сайн улаараа гიშгэж өгөөгөө дахим дээр очиж зайтай. Гогдож ингэж мордонгууд шууд хөлөө өргөчж байгаа. Тэгээ зөрчиж байгаа. За одоо ингэж дээр энэ дээр шууд хөлөө өргөчнгүүд ингэ зөрөөд ийг болчих. Тэгээд энэ цэдэн зодон доогуур нь ороод давуу барьцтай болчихж байгаа. Тэгээ бас адилхан морддог хүн. Би мордохгүй чи мордохгүй л гэж. Тэ. Итрэмжтэй хамтаа авчлаа гэж. Арай болоогүй хот утгаж байгаа юм да сайн нэгтэр. Санаа төрүүлчихнэ гэдэг шиг. Тэ. Яг сайн гიშгүүлж зогсоож гад татаж биш гадагш нь утгасан бол яг хойш нь суулгах. Тэнцвэр алдсан шүү дээ энэ дэр. За одоо харъя. Тоогдоод тэгээд за тэр. Дахиад утгасан юм. Ер нь бол яг тэгэл тоогдоод алхлаа гэж утгаж байгаа юм л да. Тэгээ нөгөөд хүн бас мэдэрч шүү дээ. Одоо утгандаа гэдгийг мэдээд шүү дээ. За 4-ийн даваа бас онцлогчтой олон барилдаан болж шүүгийн 8 бүх үлдсэн. 5-ын даваагаар орох хэрэгтэй. За 5-ын давааны ам. За 5-ын давааны ам. Содном дөрж арслан одон 2 заныг, за орхон буур арслан Сэдэн содном арцхыг, бян болтгоо арслан мөнгө чаргал начинг, за Батчулуу начин, Батмагны нач 2 тунсан барилдаан байна. Содном арслан энэ жил ер нь заалан шүүрэг байх шүү те. Тийм баг. Сая энд шүүгэрс. Өвсгөлийн 2. Өврөнга 2. Баянгар оронгаа өмнө гэл ах юм шиг. Сэлэнг. Сэлэнгийн 1. Сэлэнгийн арслан. Батчулуу Батмагны 2 тунцсан байсан тийм ээ. Барьцаа бол авсан. Арслан бол нөгөө мэдж байгаа учраас чангарахгүй гоц дагаж. Тий. Хойшоо зулгааж яахгүй дагаж байгаа тий. Хойшоо чангараад яах юм бол тавилах гэл хойшоо чангарчих юм бол тэгэл нөгөө хөл шүү дээ. Тий. Мэдхийн дээр мэдчихэж байгаа зэн содном арслан. За энэ бол тогоо. Тий. Тогоо.
Жудаа тохоо юу? Тий. Тэгээ энэ Бачлууны ч юм Давхар ачаа тохоо хоёр ч бас өөр л дөө. тий. Саяных бол тохоо хоошин гэж зүтгэхийг бол тохоо гэдэг. Давхар ачих чинь бол бас арай өөр. Арай Зарим хүмүүс бол их төстэй харагддаг юм шиг байна. Яг энэ бол яг жудаагийн тохоо шүү. Тэгээ энэ төмөрч тохоо. Гавьяа Тамирчин төмөрүүлэг Бачлууны нэг бас бэлтгэл сургалт хийлгэж байгаа юм л. Тийм байна. Тэгээ тэндээс сүүлийн 1-2 жил болж байгаа шүү тий. тий. Өмнө нь бас Бямбатхан Арслан бас нэг ингээд тохоод тэгээд залгуулаад хайж ирсэн. Сая энэ Батуны начны тогсон. Тэрүүл дохож тэнцвэр алзуулаад гүйцүүлсэн. Тэгсэн. Тэ. Энэ үл шууд цэвэр тавьчих واخ. Тэглээ. Жудаагаар бол одоо цэвэр шүү дээ тий. Тий цэвэр. Япон. Энэ тайлбарыг лайв үзчихсэн Хяндан самбууны чинь энэ дээр за зэдэн содон татуулахаар байна даа л гэдээсэн тэгээд. Тий нэг хөлөө ингэж тавих гарч татдаг юм да. Өөрөө нэг татдаг хүн. Тий. Яг л хараад байсан л та. Өөрөж сухатавар ингэж татчих. Түрүүлжсэн лөө. Сөхөр тий. За. Сөхөр аваад. Тий. Ардчилсан хүмүүсийн барилдаа элэг үснээс татаад. Орхон баярын дундаж даваа дөрөвс тийшээ хаа тий. Энэ улирлуу. Ер нь Тийм баху. Алтан зоожид нэг доор унсан баг. Наранбаатараас нь бас нэг унлоо. Тийм. Тэг ер нь өөр доор унаг баха. Энэ гоё барилдаа болсон. Энэ дээр бас хүмүүс юм яриад агшгүйсэн. Энд одоо сөхөө ер нь юу гэж бодож байна барилдаа нэг одоо сэжээд явсан. Төгсгөлд мөчрөд хариу мөх хийсэн. Цэцүүд маань бол одоо бичлэг үзүүлж хөрсөн байгаа энэ дээр. Тий бичлэг энэ дээр ямар үйлдэл гэж дахиж барилдуулах гэсэн гэж үү? Тийм л. Тэгэд бичлэгэн дээр нөгөө тодл харагдж байгаа бол тэгээ дүрмэнд ямар ч арга байхгүй шүү. Харин тийм гол юм тэр л байгаа. Ялч л одоо өвдөг тохоол гэсэн одоо дүрмтэй л тий. чинь тий. Цаан суудсан маань тий. Цаасараа Төрүүлээ суудсан байл. Нэг үе бас хоёр аймгийн зан шуугуулж өрөлддөг байсан. Тий. Мөчрөлдөхтэй сайн бас явж байгаа сайн ташаал цогч ш. Тэгээд барьцгүй болохоор дороо хийж чадаагүй. Гараад тулаад цогсон. Ингээд яг би Таас томтой болохоор явчих болоо тий. Уран барилдааны шагналыг одоо ярьсан. Одоо хэрэг заасан. За одоо тэглэх байх. тий. Төмөн начинтай ч одоо мундаг уран барилдсан шүү дээ. Одоо хэрэг зам бас их өөрөө их сайхан хүн. Гоё үзэгчтэйгээ байна. Тий үзэгчтэйгээ барилддаг. Тэглэх яах вэ? Шүгийн амд үлдсэн бөхчүүдэд шагнал гардуулаад ингээд энэ даваа өндөрсөн. За дараагийн даваа руу оръё доо. Барилдаанууд бол ер нь 2 өдөр. За 6-гийн даваа Содном Арслан, Бямбатхан Арслан аваад за Орхон баяр Арслан өсгөлдөр начин Бачуулан начин хоёр тунсан барилдаа байх нэ. Орхон баяр энэ Содон дорж Арслан аймгийн зам багт нь 3 таарсан мөлөө. Тэгсэн баха. 3 удаа таараад. 3 дараа цэнгэл зодтой 3 унтсан баха. Тийм. Цагаан сараар 2 дээр дандаа таардаг гэсэн тий. 4 дээр таарсан. 2 дээр нэг л таарсан баха. 4 дээр 2 удаа таарсан болов. тэгээ улсын Арслан болсон. Цагаан сараар баг 4 дээр таарж ирсэн баг шүү. Тэгсэн баг. Тий. Орхон баяр Арслантай чинь нэг сумын зам багтан Содном Арслан нэг унжсэн тий. Авч хайсан. Бүрэн төгс аваргыг хаяхт нь 3 дээр авч хайсан баг. Авч хайж илүү яан зодогтой. Шилжүүлчихгүй байх л гэж бодсон байна. Тэгсэн баг. Тэгтэл шилжүүлээ цаад зүү үлдээр очиж дахимдаад Тэгээд тулгуур болгочих юм л. тэгээд тулгуур болгочих. За яг энэ баруун хөлийг бол авг. За шилжүүл. энэ шилжүүлэхгүйгээд энэ барьцтай байгаа шүү дээ. Тэгээд доош бас жоохон дэрлээ орсон юм шиг үү тий. тэгээд яг тэгээд шилжүүлж бас хурдны асуудал гарч байгаа да бас. Зүрүү юу? Тий. Тэрнээс Арслан бол баруунаа өгөөд тэр өөрийнхөө баруун гараар барь завцсан байгаа шүү дээ. Уул нь бол тий. Бэлдсэн байгаа явуулна тий. Тий. Энэ өрөлдөөн ч бас нэг хайцсан юм шиг өрөлдөө нэлээд болсон тий. Саяны мөнх жаргал Батмагнаас хоёр энэ хоёр байлаа. За одоо нэгэнт ярьсных энэ барилдаан дээр бас цэцүүд ярилцаад бас шийдвэрийг гаргасан. За яг өмнө нь бол Алтан
Алтан цоо жарслан орхон баяр арслан хоёрын барилдаан бас юм байсан. За дөрмийн заалт бөгөөд одоо нөгөө бусад бичлэг үзэгтэй холбоотой заалтуудыг ингээд үзэхээр биеийн одоо их биеийн ихэнх хэсэг давмгаа байх юм бол давуулнаа гэд. Тэр нөхцөлийг харах одоо урьдчилан нөхцөл нь юу юм гэхээр зэрэг нөгөө эсрэг бүхийн хариу үйлдэл байгаа хэсэг. Тэрийг харгалзан үзэж байгаа гэхээр өмнөх төр барилдаан дээр бол алтан цоо жарслан мордоход бол алтан цоо жарслан ямар нэг хариу үйлдэлгүйгээр илүүсээ тайлбарлаж. Унжаагүй тэр илүүсээ тайлбартай биш. Одоо барилдааны өрнөлийг ярьж байгаа. Орхон баяр арслан мордоход алтан цоо жарслан бол ямар нэг хариу мэхгүйгээр одоо орхон баяр арслан яг дээр ингээд нөмрөөд унж байгаа. Энэ хөмрөөд. Тэгээ энэ ингээ хашхад Бачлуу начи энд одоо хариу энд мушгих үйлдэл хийж гинэ гэж. Үзсэн байна. Тэгээ ингэж үзэж Бачлуу начныг дагуулах шийдвэрийг цэцүүд гаргасан. Одоо амьгүйгээр ингэж хашиж мордуулж унсангүй. Яг төгсгөлд ингээд хариу мэх хийгээд тэгээ орхон баяр арслангийн тохойг одоо хүргэлээ гэдэг байдлаар шийдвэрлсэн юм. Бас одоо нөгөө цэцүүдийн дөрвөн заалттай холбоотой гаргасан шийдвэрүүдийг тайлбарлаж авахгүй бол одоо үзэгчд бас ийм ойлгохдохгүй ийм байдал бас үлддэм шүү гай. Тэгэхээр магадгүй нөгөө зааланд бөгөөд телевизээр тайлбарлаж байгаа тайлбарлагч нарт цэцүүд хэрхэн шийдсэн одоо дөрмийн ямар заалттай уйлдуулж ямар байдлаар шийдвэрлэснээ бас хөргөжвэвэл зүгээр юм байна гэсэн. Тийм байна тий. Тийм бол тухайн үед нөгөө эргэлзээг талиа явчих юм байна шүү дээ. Тэр ч бүх спортоор цэвэр одоо давлаа л гэдэгсэн. Тэг манай Бачлуу начин бол хамгийн сүүлд нь мушгих ихтэй хийж тэгээ түл нүрсэн байна. Ганцаар зүгээр зогсчод унаагүй л гэсэн. Тий. Тэр өөдөөс нэг чөлөөтийн нэг номорч тий ингэж үзүүлсэн байна. Тий. Тэр чинь нөлөө орж байгаа шүү дээ. Орлого явах гэж байна. Нөлөө орж. Ингээд үлэх хүртэл одоо орно үстэй. Тэгэлгүй тий. Барилдаан дээр л. За ингээд түрүү зүр шалгарсан хоёр бүхийн 1-6-гийн даваа хүртэл давсан бүхчүүдийг харуулж байна. За Дундговын аймгийн начин Лундаатай 1-ийн даваанд, 2-ын даваанд Дорнодын Төмөрсөх, 3-ын даваанд Бэрикэ хурцаарстан амарсан, 4-ийн даваанд Мөн хурцаарстан Наранбаатартай таарсан, 5-ын даваанд Мөнх Жаргал начин, 6-гийн даваанд Содон дээр шарслан гэж гарч иржээ. За Бачлуу начин нэг дээр Баянгарын Өнөрбаатар. Баянгарын Батарш, Баянгарын Алтан гэрлээд 3 Баянгарын гараад ирэлцсэн байна шүү дээ. Тэгээ 5-ын даваанд дахиад Батман байж байгаа. Тийм байна. Баянгарын 4 бүхт барилцсан. Тийм байна. За ингэж түрүү зүрд гарч ирсэн байна да. Баянгарын 4 чөлөөтэй 2 дүүтэйг барилдаал зүр хөндлөлтсөн байна да. Энэ түрүү нөгөө энэ хэсэг эхлэхийн өмнө ярьж байсан нөгөө өсгөө бэртэл гэмтлээс буюу ингээд хэсэг барилдахгүй байж байгаа үндсэн хүн одоо нөгөө бэлтгэл сургалтаа чамбаараа болж орж ирэх гэдэг юм уу. Магадгүй энэтэй холбоотой байж магадгүй нөгөө яри гэсэн нь 4 сарын сүүлчээр Бямбатгаар 5 сарын барилдааны хуваар асуугаад 5 сар ер нь хэр олон барилдаантай ямар байгаа вэ? Хэрвээ гарсан байгаа бол хэлэх боломжтой байна уу гэдэг ингээм холбогдоод. Тэгээ ерөнхийдөө нөгөө барилдааны урьдчилсан хуваар гарсан байсан учраас авсан. Тэгээд өөрөө хэлэх нь болохоор би бас тухайлсан барилдаануудад одоо сонгож барилдах гэдэг юмаа. Магадгүй тэр нь мэдээж одоо би ийм учраас гэж тайлбарлах шаардлагагүй гэвч миний ойлгосноор бол нөгөө бас нэлээдэн барилдаанд доогуур унсан бэлтгэл сургалт болохгүй байсан бас нэг түүндээ дүгнэлт хийгээд тухайн юм барилдаануудад бас зорж барилдъя гэсэн тийм бодол байсан юм болоо. Түүнийгээ бас энэ барилдаан төрүүлснийхээ дараа ярилцлагандаа бас хэлж явах шиг үлээ. Би энэ барилдаанд зорж бэлтгэлээ хийсэн гэдэг. Магадгүй тэр одоо хуваарийг хараад би Арслан цолныхаа өнтөлийн барилдаанд бас дэшээ барилдъя гэдэг тийм бодлоор зорж бэлтгэл хийсэн юм болоо. Тэгэхээр бас нөгөө яг алдаа оноогоо хараад би ер нь олон барилдаад байгаа маань бэлтгэл дутуу байхдаа олон барилдаад байгаа нь бас буруу байна уу гэж дүгнсэн юм болов уу гэж. Тэгээ нөгөө бэлтгэлээ чамбаар үлж агаад зорж барилдъя гэсэн тийм бодол байсан юм байна гэж харсан. Наагаад солиод авирчиж байгаа. Тий. Баруун очиж наангуудаа зөв авирч байгаа. Тэгэд энэ хаврын дээр гол нь тэр сугны онгорыг атгсан дээр байгаа байхгүй. Тэрийг сайн дарж үлгэж байгаа. Бочлуу начиж бас орхон бэртэй нэлээ үзэж байгаад гарч ирсэн тий. Тэгс. Саяны тэр зүүн хавирхын өмнө баруун нааж байгаа тэр чангаруулж байгаа юм л да. Шууд очиж зөв авирх юм бол энэ мэдрэмжтэй тэгээд одоо бие хүндэрсэн хүн чинь дагнаж штэ. Тэгэхээр бол яг тэр наагаал за одоо авирж болохоор байна гэд энэ сугны онгороос атгсан гар мэдэрж штэ. Тэгэл түлхээл авирж. За ингээд Арслан цолны хүндэтгэлийн барилдаан бол бас үзэгчдийг
буулга алдуулсан олон сонирхолтой барилдаа, олон гоё ам, олон гоё онолт таарсан. Бас л одоо ярих юм ихтэй ийм сайхан барилдаан боссон. Нэвтрүүлгийн ерөнхий ивент төлөөгч Mobicom Corporation энгийнийг ухаалгаар соёлын өвийг дээдлэгч Rio Tinto Group хүчирхэг Монголын хөгжлийн хүрт Шунхлаа компани үргэлж өдөө Апу компани Supreme аккумулятор бүгд найрамдах Солонгос улсын номер 1 аккумулятор үйлдвэрлэгч Siban Global Battery компани шилдэг бүтээгдэхүүн Supreme аккумулятор автомашин үйлдвэрлэгчдийн шаардлагыг бүрэн хангасан Монгол орны эрсдэс цаг агаарт ашиглах тохиромжтой бүгд асаах чадвар өндөр хэдэлгээ удаан эдийн засгийн хэмнэлттэй бүтээгдэхүүн Монгол орн даяар Шунхлаа компани бүх салбараар нийлүүлж байна. Дуусшгүй эрч хүч Supreme аккумулятор Rio Tinto Group-ийн олон улсдах үйл ажиллагаанаас танилцуулж байна. Уламж тээвэрлэлтийн Дампер бомб. Rio Tinto Group баруун Австралид 74 бомбтой. Эдгээр бомбоос жилд 330 сая тонн төмрийн хүдэр шингэрүүлсэн байгалийн хий. Давс зэрэг түүхийн эдийг Япон, Өмнөд Солонгос зэрэг хөгжингүй орнуудад нийлүүлж байна. Бомбоос 250 орчим хөлөг онгоц тасралтгүй тээвэрлэлт хийж хүндрэлтний хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байна. Rio Tinto Гэр бүл хайртай хүмүүстэйгээ цаг хугацааг тэмдэглэж үн цэнтэй мөчүүдийг бүтээе. Хамтдаа бүтээсэн дурсамж бүхэн сайн сайхан цаг хугацааг бүтээдэг. Ад жаргалтай амьдралын гол орц Тэрэл Цэлэнг брэнд. За тэгвэл шүү дээ. Мобор эхлээд комор төгсдөг өөрөн телефоны оператор. Мобор эхлээд комор төгссөн. Ухаалаг төхөөрөмж гар утсаа хуваан төлөх нөхцөл өргөдөг. Хиймэл оюунд суурилж зээл авах хамгийн өндөр боломжийг чинь тооцож өгдөг газар гинэ. Хөөш. Мобоком юм шүү. Арус гэж амтан байхгүй л да. Энэ нь тэгэхэд өмнө нь авсан утсаа буцааж өгөөд шин төхөөрөмжийн үнээс асуулаад авч болно гинэ. Уу яг хуучин утсыг чи аваад шинэ олгож өгнө гэсэн үг байхгүй да. Зээлийн эрэхтэй тааруулж бидэн ч төхөөрөмж зэрэг авч болно гинэ. Мобок. Төрөнд натга хэлсэн шүү дээ. Том зургаар нарнаа. Хөөш. Би хэрэглэж шүү дээ. Би тэгээ зээл авч болох юм уу? Хүн болгонд нээлттэй хэлгэж ин болох байл үү? Наадах ч олжвол гар утсааныг сольчих гэсэн. Mobicom зээлийг хамгийн таатай нөхцлөөр. Rio Tinto Group-ийн олон улсдах үйл ажиллагаанаас танилцуулж байна. Дэлхийг хэрсэн тээвэр логистикийн систем. Ашигт малтмлын далайн тээвэрлэлтээр дэлхийд тэргүүлдэг Rio Tinto Group нь баруун Австралид 17 хөлөг онгоц эзэмшиж, жилдээ 230 онгоцны флотоор бүтээгдэхүүнээ дэлхийд дахинд нийлүүлж, хүн төрөлхтний хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байна. Rio Tinto. Үнэний 100% цэвэрсүү, дээжсүү. Детокс усан утаанд хорцсон идэрхтнүүдийг тань хорвоожуулж халамжлал. Veni Detox. Бид хөгжлийг эрхэмлэж чадварлаг ажилтнууд хүн ба байгаль дээлтэй дэвшилт технологи тулгуурлан удирдлагын нэгдмэл тогтолцоог байнга сайжруулах замаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангаж нийтийн эрх ашигыг дээдлэн ажиллана. Шунхлаа компани Rio Tinto Group-ийн олон улсдах үйл ажиллагаанаас танилцуулж байна. Бүрэн автомат төмөр замын систем. Rio Tinto баруун Австрал дахь төмрийн хөдрийн 17 уурхай
4 бомбыг холбосон 2000 км төмөр замын системтэй. Тус бүр нь 2.4 км урт бүрэн автомат галт тэргээр тээвэрлэж хүндрэлтний хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байна. Rio Tinto. Нэвтрүүлгийн ерөнхий ивент төгөөч. Соёлын өвийг дээдлэгч Rio Tinto Group. Хүчирхэг Монголын хөгжлийн хүрт Шунхлаа компани. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч. Дэйжсүү монголчуудад зориулв. Хэлбэрвэза Момпей. За өргөжлүүлээд хэдүүлээ энэ хоёр барилдааны дараа чансаа хэрхэн өөрчлөгдсөн бэ? Эхний 8 бүхний байр яаж солигдсон бэ гэдэг графикийг хамтдаа харъя. Батүлзээ зан 9150 оноотойгоор 2 байр ахиж чансааны 1 рүү орж ирж Батмаграа начин байрандаа хаваараа Хангаа авраг 2 байр ухарсан. Батчулуу начин 2 байр ахиж 4 рүү орж ирсэн. Намраас хойш мөнхийн чансааны 8-т явж байгаа бохол. Батчулуу начин. Бараг байнгын 5 доо аюугүй юу? Ер нь дээгүүр байгаа тий. Энэ нөгөө чансаанд ингэ байгаад байна гэдэг чинь оролцож байна. А дээрээс нь оролцох болгондоо дээшээ сайн барилдаж жигд барилдаж гин гэсэн үг л дээ. За онцлол Бэм Ботхон Арслан 8-аас доош орж гисэн байсан 4 байрхад 6 руу орж ирсэн байна. Өсгөр хурц 2 байр ухарсан байна. Тийм ээ 5 байсан юм байна тий. Орхон байр Арслан. Байранда. За Баталцын зам маань бол чансааг Төлсөр бол ороод ирлээ тий. Тэглээ. Эрц бас чухал нөлөө таваад байгаа. Тэгээ эрцнээс гад нөгөө даваанаас авж байгаа оноо даваа бас чухал юм шүү. Тийм жигд байх. Эхний хэд доктор бол ерөөсөө тогтмол даваа чухал байгаа байхгүй. А тэгээд эндээс 10-аас хойш 20 30-аас хойш моошд бол 100 дотор ороход бол бас эрц чухал. Эрц чухал тий. Эрцэн оноо. Эрц 1-2 даваад байсан ч тийм ээ. Тий. Тэр чин жигд ингээд оноо юм. Тэрнээс эхний 10 дотор бол эрц чухалж гисэн даваа чухал байгаа байхгүй. Эрцэд бараг нөлөөлөхгүйгээр эрцэн оноо чухал бишээр тэр давааны оноонууд. Чансааны талаар бас ярил томах. Энэ улиралд бол өмнө нь бол яг нөгөө статистик ингээд тусна гаргаад нийтээр нь яадаг гэсэн. Энэ улиралд оноо ингэж өгөөд бүр ингэж одоо 98 гээд бүх бүхчүүдэд чансаа оноод яваад байгаа шүү дээ. Тий, ерөнхийдөө бүхэн холбооноос мэдээж нөгөө тухайн жилд барилдаж байгаа бүхчүүдийн оролцоо. Тэгээд нөгөө талаар тэр жилийнхээ тэр улирлынхаа барилдаанд барилдаж байгаа бүхчүүд маань хэн илүү жигд амжилттай барилдаж байгаа вэ гэдгийг харах гол үзүүлэлт бол одоо чансаалах юм аа гэд. Тэгээ эхлээд бол одоо тэргүүлэгчдийн хурал ажлын албаныхаа шийдвэрээр бол тухайлсан барилдаануудыг онцлоод за эдгээр барилдаанууд бас чансаа өгөө гэд ингэж ярилцж шийдсэн. Тэгээд явцын дунд бол мэдээж барилдааныг ингэж зааглахгүйгээр нийт барилдаандаа чансааны оноо өгж явах нь чухал юм байна. Тэгэхээр зэрэг одоо нөгөө ялгаатай юм шиг юм байдал гарах ийм магадaltaй болж байгаа учраас бүх барилдаандаа чансаа өгөөд ингэж явъя гэд. Тэгээ ер нь улсын цолтны бүх барилдааны одоо чансааны оноо жигд байхаар ингэж урмлаа явж байгаа. За чансаатай болсноор бол бас дэвжиг цэгмэн рүү ороод харахад одоо л нөгөө график дээр ихний 8-ыг харуулж байгаа л ш. Дэвжиг дээр бол бүх оноо нь байлаа шүү дээ. Бүгд байж байгаа тий. За ингээд чансааг хамтдаа харсан үүний дараа энэ бүх хэмбэ болон руугаа оръё. За нэвтрүүлэг ер нь бол өндөрлөх төгч байна гэсэн үг. За тэрээр энэ үйлрэлд 22 барилдаанд оролцож 70 даваа цуглуулжээ. Ингэснээр тогтмол 3 давааг дундчилж байна. Энэ бүх юм бэ. Тийм бол 22 гэдэг чинь нэлээд идэвхтэй барилдсан юм байна да. Төлзөө зам 22 барилдаа 70 даваа гэж. Батчулуун Баталцээ. Цаалчихгүй. Өсгөө Батчулуун юм болов? Би сочлоо юм болов гэж бодлоо. Би Баталзээ зам бол. Баталзээ зам гэж бодож байна. Түмэх Батчулууныг бол гэж бодлоо. За тэр ижил болчиход байна. Батчулууныг юм болов. За 2-1 гэсэн харьцаа байна. За харьцааныхаа юг талнаа хэвлээ. За Батчулуун начин байна.
Монс өсгөлн дээр чинь бочлоо. Энэ жил эрс өндөр байгаа. Цуглуулсан даваа өндөр байгаа. Тогтмол чансаанд байгаа. Тогтмол түрүүнд ярьж ирсэн 5 дотор байгаад байгаа. Байнга 4 даваанаас дээшээ 4 оноолтонд бол бочлооны нэр байнгын байгаа байхгүй. Тэр чинь нөгөө жигд байх гэдэг чинь чансааны оноонд маш төлөөтэй байна гэж ярьдаг. Тэндээс үндэслэж бочлоо гэж байгаа юм л та. Энэ TV спортс дээр ингээд нэвтрүүлгийн дараа чансааны постэр оруулсан. Бочлоо одоо яага байгаад байгаа юм хүмүүс бичээд. Ийм үзүүлэлттэй байгаа, тогтмол эрцтэй байгаа, даваатайгаа юм чинь ингээл чансаанд байгаа л шүү дээ. Тийм тэгэхээр ерөн зүгээр аливаа зүйлийг шүүхээс өмнө ямар учир шалтгаанаар энэ журмыг гаргаж энэ тэр тухайн нөгөө маргаж мэдэх зүйлийн талаар судалгаатай хийж тэр асуудлаа хөндөхгүй бол болдгүй жишээ. Тэгээ манай бүх сонирхогчид чинь судалж иж юм уу бодож иж тэр одоо коммент бичихгүй шууд асуугаад ингээд коммент бичээд идэг. Тэгээд түүн дээр өөрсдөө бас хоорондоо муудаж маргалтаад байдаг бас талууд байдаг. Тэгэхээр бас бодоод санаад юу асуух гэж байгаа гэлээ бас тунгааж ээж асуумаар бас санагдаад байдیں۔ Ганц бүх төр байдаг асуудал биш байх л та. Нийтлэг бүх зүйл дээр л ер нь ийм хандлагатай л та. Нэгтлэхгүй юу? Тийм нэгтлэхгүй шууд асуудаг тий. Яагаад энэ гэсэн. Нөө ятах тусам нэгтлээ. Тийм аян гарах хэмжээнд хүрсэн байж ерөөсөө. Мэдээллийг хэрхэн олж авах вэ гэдэг аргаал хамгийн түрүүсээ олж авах хэрэгтэй. За бүхэн өрөө нэвтрүүлэг нээлттэй шүү дээ. Үзэж болно. Эсвэл үндэсний бүхэн холбооны пэйж рүү ороод хин бүртгүүлсэн байна гэдгийг үгүйл гарч. Тэгэхгүй яг барилдаа болж байгаа тэр байна уу гэдэг. Бүхний нэрээ асуугаад өгдөө тий. Өсөглөөс юм байна гэдэг. Үндсэндээ залхуураад байгаа шүү дээ. Тий. Хялбарчлаад төгтөлбөрчлээд. За энэ 7 хоногийн барилдааны хуваарийг хамтдаа харъя. 5 сарын 17-нд бол аймаг цэргийн начин цолтнуудын барилдаа зохион байгуулагдж байгаа. За 5 сарын 18-нд бол Дорнод аймгийн Баян уул сумын ерөнхий улс хурлын сургуулийн түүх 100 жилийн өдөр зориулсан аймаг цэргийн цолтой 256 бүх юм барилдаа болно. Энэ л тийм хоёр барилдаа болохоор товлоод байна. За тэгвэл 5 сар бол бүх амралтын өдөр барилдаатай байгаа. Тий, 5 сарын 17, 24, 31-нд товлсон байсан Монголын хүчтэн гээд одоо үзэгчдийн саналаар оролцох хүчүүдийг тодруулсан энэ барилдаа одоо санаачлан зохион байгуулагч тал буюу Тэнүү Entertainment-ийн хүсэлтээр хойшилсан байгаа. Тэгээ хойшлуулах тухай санал хүсэлтээ яг сая одоо амралтын өдрөөр болсон насан турш начны барилдааны үеэр мэдгдсэн учраас барилдааны хуваар ингээд тулгуу өөрчлөгдсөн байгаа. Ер нь зүгээр бас нэлээд олон зүйлийг энэ барилдаа энэ нэвтрүүлгийн туршид ингээд барилдаантай холбоотой асуудлуудыг ярьж байгаа их бас ярихад барилдаан зохион байгуулахад олон хүчин зүйл байдаг. Одоо зохион байгуулагч, ивент гэгч, тэгээ оролцох бүгчүүд бусад олон хүчин зүйл байгаа. Тэгээ эндээс шалтгаалаад бас зарим тохиолдолд хуваар өөрчлөгдөх одоо яг цаг тулгуу юм хувирах ийм тохиолдлууд байдаг л да. Холбооны зүгээс бол аль болох хуваар өөрчлөхгүй тухайн сарда баталсан хуваарийнхаа дагуу явуулахыг ирмэлцдэг боловч зайлшгүй юм шалтгаанууд бас гараад идэг. Гэхдээ 5 сарда зохион байгуулахаар товлсон бусад барилдаанаа бол яг хуваарийнхаа дагуу тогтоож байгаа энэ хуваараараа явуулнаа гэд. 5 сарын 17-нд энэ барилдаан бол 18-нд энэ барилдаан болно. 23-нд Монгол улсад нисэх хүчин үүсч өгсөн 100 жилийн зориулсан Тархан аврагын цолны хүндэтгэлийн барилдаан гэд. Тэгээ өмнө нь бол одоо улсын аврагын хүндэтгэлийн барилдаан гэд Иргэний нисэх ерөнхий газраас зохион байгуулдаг байсан. Бол одоо энэ жилийн тухайд 4 сарын 26-нд байна уу? Нийслэлийн Монгол Ардын намын 100 жилийн хүрээнд улсын аврагын цолны хүндэтгэлийн барилдаан гэж зохион байгуулсан. За одоо бол Тархан аврагын цолны хүндэтгэлийн барилдааныг анх удаа зохион байгуулж байна. За тэгээ 5 сарын 24-нд 25-нд болохоор Өмнөгов аймгийн Манлайсан хайраад Монгол Улсын Арслан Дэмүүл Арслангийн нэрмжт барилдаан бас нэлээд олон удаа хийгдсэн юм уламжлалтай барилдаан байна. Энэ барилдаан маань болно. За тэгээд 5 сарын сүүлчээр товлсон барилдаанууд нь яг хуваарийнхаа дагуу болоо явна гэхэд. Нийслэлийн аврагчлуулах 3-3 барилдаан гээд 6 сар руу хойшлуулахаар одоо өмнөх 7 хоногт ярилцжсэн боловч одоо нөгөө Тэнүү Entertainment зохион байгуулах тэр Монголын хүчтэн барилдаан маань хойшлж байгаатай холбоотойгоор тэр барилдааны аврагч татаад 5 сарын сүүлчээр 30-31 зохион байгуулъя гэд товлсон баг. Одоо тэгээд нөгөө төхөөлрөхөр хуваараа шинжилээд зарлаад ингэ явах. Тийм байна. За ингээд цаг үеэ дагаад бол одоо Монгол хөө хөгжилч гоё байна. Дагаад бас менежмент одоо хийж байгаа зүйлсүүд, рил, бичлэг, видео олон нийтэд хүргэж байгаа маш олон ажлууд бас дагаж явж маш олон хүний хүчээр энэ хөө одоо сайхан үндэсний бүх өв соёл маань олон нийтэд хүрж байгаа. За ингээд энэ үрээд бүхэн өрөө нэвтрүүлэг маань бас өндөрлөж байна. Өнөөдөр
олон сайхан мэдээллийг хүргэж бүхийн одоо боловсрол за мөн дээрээс нь олон бүхийн энэ барилдааны одоо байрлал дээр дүн шинжилгээ задлага хийж ярьсан Монгол улсын хүчит зан бүх сайхны өсгөө ярахтаа баярлалаа. Баярлалаа. За ингээд мөн одоо Монголын үндэсний бүхийн холбооноос хийгдэж байгаа ажлууд төлөвлөсөн ажлууд за мөн одоо нэг зарим үзэгчдийн бас эргэлзээтэй байгаа зүйл дээр асуултанд хариулт өгж өнөөдрийн дугаарт оролцсон Төмөн Дэмэрлэгтээ баярлалаа. За баярлалаа. За өнөөдрийн нэвтрүүлгийг хамтран хөтөлсөн Пүрвж явдаа бас баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилтыг хүсье. За ингээд бүхий өрөө нэвтрүүлгийн 11 дахь дугаар энэ ТV-ийн студиэс үзэгч та бүхэнд хүрлээ. Та бүхнийг Монгол бүхийн босоо цагаан ямар өнө мөнхөд ивэж явах болтугай. Баяртай үзэгчтэй.